gang. Юу яцхан залуусаа манай Yota House-ын цоошин дуур Skull Lounge бараас хүрж байна. Өнөөдрийн манай хүнд зочноор рэпер продюсер Mr. Sant ирсэн байна. За урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. За ойрын санаа ичнэр юу таныг? Ойрын санаа гэх юм бол өчтөрний тоглолтын товыг зарласан. тий өчтөр тоглолтын тоо зарлал ямар ч цэнгэлтгэд тийм тоглолтоо 6 сарын 8-нд хийхээр боллоо. Тэгэл тэрний бэлтгэл ажил тийм л цанд. Бүрийн хэмжээний 3 дахь тоглолт яг өөрийн бие даасан тань. Тийм ер нь 2014 онд нэг тоглолт болж исэн. Hotbox тэр яг нөгөө яг тийм тохойд бас нэг клубд болж исэн. Тэгээд яг тоглолтын зааланд Young Oji Underground 2018 онд болж исэн. Тэгээд яг нөгөө томхон хэмжээний гэх юм бол яг одоо энэ удаагийн тоглолт байна да. Сэнгэлтэгч бас том сав шүү те. Сонсоо. Ямар уран бүтээлч рэпрүүд ирж байгаа юм тоглолтын дээр. Ер нь тэгэл надтай хамтардаг бүгд л ирэндээ. Надтай хамтардаг хамт юм хийдэг, дуу хийдэг тэгээд ажил хэрэг дээр хамтардаг. Тэгээд бүхэл хүмүүс ерөнхийдөө бүгд ирнэ. Тэгээд надтай холбоотой байдаг миний продюсерлдаг ч гэдэг юм да. Тийм артистууд бүгд ирнэ. Одоо тоглолт болох ч байгаа болохоор нөгөө нэг шинэ уран бүтээлүүд их гарах уу? Төлөвлөсөн дуу клип. Яг тэгэл мэдээж яг нэг тоглолтын промо гэл гинт одоо бас ингээл амар юм гаргадаг хүн болж байгаа сайш. Гэтэ яг тэгээд нэг 2-3 юм төлөвлөсөн байгаа. Тэгээд өчтөр бас нэг цацагдсан. Тэгээ өмнө яг та нар битэр хийцэн байсан доо. Тэгээд хар бензгээ дуу цацагдсан. Тэгээд одоо 9 хоногт бас нэг дуу клип цацах гээд ер нь бол бэлтэлээ чинь. Тэгэл ер нь яг тоглолтыг яг төхүүлэл ухтаал төлөвсөн ажлууд ер нь бол байна. Тоглолтын ерөнхий найруулгаар Skin Entertainment байсан. Skin Entertainment ер нь бол анар бас хуучин бууны хуурхай цаатцаач яг 7 сарын 1 киноны найруулагчтай. Тэгээд Ice Top ерөнхийдөө клип тоглолтуудыг найруулдаг байсан. Ер нь цаач яг нэг юм хипхоп сүнстэй байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө яг ийм хипхоп баймаар хамгийн эхлээ зүгээр яг миний зүгээр дотроо бодож байгаа хамгийн эхлээ хипхоп баймаар тэгээд хипхопноос entertainment show баймаар гэдэг ерөнхийдөө зарчмыг барьж байгаа. Энэ зүүнээ хамгийн анхны хипхоп шоу болох юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол тийм. Хамгийн анхны хипхоп шоу өмнө яг нэг тоглолт болох юм байл. Тэр тэгээд хипхоп биш л байна. Тэр яг хипхоп биш. Манай нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг үзсэн үү та? Би хамгийн анхны дугаарыг гизгийн дугаарыг тантай нэг ярьдаг. Надтай ярьдаг. Дондор нь ярьдаг. Би надтай ярьсан болохоор сонирхож үзсэн аахгүй. Тэгсэн чи цаа чи бас нэг нөгөө л ярьдаг хүн байлаа. Маань одоо энэ нэвтрүүлгийн талаар нэг сэтгэл байна. Давгүй нэвтрүүлгээс. Тэгээд яг танай нэвтрүүлгээ сайн нөгөө флагаас оож амар хүмүүс мэдсэн баг те. Нэг ийм нэвтрүүлэг. Бөө басан шүү яасан юм хоёр хүүхд яваад байна гэл. Тэгээд тэндээс бас олон хүний анхаарал татсан байх гэж бодож байна. Яг нөгөө ингээд асуултанд хариуллаа. Тэгээд бас ингээ уунгаа буу халдаг тийм нэвтрүүлэг. Тэгээд ерөнхийдөө нэг яг орж байгаа артистууд нь болохоор ер нь жоохон юм хипхоп талдаа рэпрүүд ороод ирсэн шүү дээ. Ер нь бол жоохон яг хипхоп урлаг талдаа ороод ирсэн. Тийм болохоор илүү зүгээр надад сонирхолтой санагдсан. Ер нь бол хипхоп контент л гэж явуулах гал хичээгээд байгаа. Яг тийм статустай тий яг цаашдаа тэгж л явна да. За тэгвэл танд нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. Танд 2 асуулт тавина. Тэгээ та аль нэгийг сонгоно. Сонгохгүй бол шот татна гэсэн. хамтрагч байгууллага Моти тэгээд шин төхөөрөмж нь
Moty GoPro гэдэг 12,000 суралцтай. Хүчийг нэгсгэж багасгадаг. Тэгээ батарейны хаягдл гардгүйгээр юм онцлог юм байлээ. Мөн подын солиод ашиглаж болно. Эсвэл подныхын жүүсийг бас солиод ашиглах боломжтой. 5 төрлийн подны шингэтэй. Тийм шин шийт байна. Тэгээд тань задлж нэг юм. За баярлалаа. За юу мөн Би нэвтрүүлгийн үеэр хэрэгжилж болно сте. Тийм болно. төлөвийн үеэр хэрэглэнэ гэдэг. Би нөгөөний сониноос юу яаж байгаа? Тамхинаас гарцсан. Тамхинаас гараад нэг сар орчин болж байна. Тамхицдахгүй. Тэгээ би сараал тэглээ. Тэгээ ерөнхийдөө бас нэг одоо юу ч гэдэг юм те. Яг ингээд бүр мөсөн шууд ингээд ирээ зэрэг гарч чадахгүй байхгүй. Тэнгүүд яхаа зүгээр ингээд яг нэг тамхи татах үедээ нэг юм никотин нөх ямар нэг юм хэрэгтэй болоод тэнгүүд яхаа хаяада веб хэрэглээд байгаа байхгүй. 5 дарж хасаах юм гэсэн. За чи тэгвэл 5 дарчих. одоо баг энэ тамхины эрэлт хэрэгцээг бол веб бол бүр хаг дараа хийчлаа шүү дээ тий. Тэгээ зүгээр нэг асуудал нь тамхи татдаггүй хүмүүс одоо хүүхдүүдтэй ерөөс тамхи татдаггүй хүүхдүүд бас веб татаад байлаа шүү. 10 жил бол бүр амар татчихлаа. Тамхи татдаггүй бол зүгээр тамхинаас гарах оролдоон дээр энэ амар юу болоод байгаа байхгүй юу? Зөв сонголт. Зөв сонголт болоод байгаа байхгүй тий. Яг тэрийг яг дэмжиж өгöd байгаа. Түүнээс огт ингээд тамхи хэргэлдэгөө, утаад тамхи яг янжуур хэргэлдэгөө. Тийм одоо юм одоо хүүхдүүд гэх юм уу баг ер нь бол хүүхдүүд л бол та тэд нар хэрэглээд дээ ер нь бол тийг занзаа гэж хэлээ. Ер нь бол анханасаа огт тамхи татдаг бол огт ер нь вейв ч ер нь юу ч хэрэглэхгүй байсан хамгийн зүгээр гэж хэлмээр байна. Тий. Би бас амьдралдаа тамхи татдаг болсон байна бас маш буруу сонголт байсан миний. 6 хоног 7-8 онд 2007-8 онд анх 16 настай ах үедээ гангста сервисыг байгуулжсэн. Тий. Тухайд панз паунд нэгма мөн Тий. яг 3 өний бүр 4 тантай 4 өний бүрэлдэхүүнтэй тий. Тий. Тэгээд 2007 онд ихний цомог. 2007 илүү 8 билүү. Нэг тэр үедээ л Playboy Street руу гангста сервис болохоор ийм бохгүй. Одоо паунд битээр ерөнхийдөө найзууд хамтрал ингээл яг нэг сонирхол нэгтэй тийм найзууд байсан. Бид тэр ч бас XMC гэдэг хамтлаг байсан. 10 жил багтаа. Тэгээд паунд битээр найзууд тэгээ нийгэм битээр ерөнхийдөө фристайл тийм ингээд нэвтрүүлэг дээр танилцсан. Тэгээд нийгэм битээр би нэгэ таньдаг. Миний найз болохоор паунд, нийгмагийн найз болохоор памз гэсэн бохоггүй. Тийм тэгээд ерөнхийдөө бас уулзлага зөвхөн нийгэм битээр уулздаг. Панц, паунд хоёрыг уулзлаагүй ч гэхээр те маш удаа явсан бохоггүй. Баг 2 жил мөлийн турш тэгж явсан баха. Тэгээд ингээд одоо хамгийн анх нөгөө садар имийг балд гэдэг доо гангста сервис хамгийн анхны доо бохоггүй. Тэгээд тэрийг бичүүлэх гээд очиад ясан чи паунд ирээгүй. Нөө яагаад ч зүгээр ирээгүй студ дээр. Тэгээд паунд тэр дуун дээр байдаг байхгүй. Тэгээд одоо панц паунд ингээд нийгмаа ингээд таньдгүй хүмүүс нь тэгсэн мөртлөө гангста сервис болцсон уулзч үзээгүй мөртлөө нийгмаа тэр ингээд найзалдаг ингээд ерөнхийдөө юм ичнээ танил болоод гэх юм уу. Тэгээд хамгийн анхны доо бичүүлэлтэн дээр одоо таньдгүй хүмүүс нь бие биентэйгээ танилцсанаа гэж бодож исэн чинь ирээгүй паунд ирээгүй би панцтай танилцаа тэгэл ингээл ерөнхийдөө дууссан да. Тэгээ тэр бас сонирхолтой ер нь зөв ингээд нэг юм гангста сервис гэдэг юм нэр ингээ бодоод олцсон те. За бүгдээр ингээд яг нэг юм туган доор юм нэг нэрэн доор явъя гэд ингээд тохиролцсон мөртлөө ингээд уулзааг яг би энэтэй уулзч үзээгүй байна гэдэг бас сонирхолтой л жишээ. Тийм. Таны нэг хайда нэг лайв ихээр би бас үздэг байхгүй. Тэгэхээр их Warren G-ийн доонууд их явд тийм бас сонсдог те та. Дараагийн асуулт руу тий асуулт руу орж байгаа шүү. Тэгвэл хай Warren G юу Snoop Dogg уу? Snoop Dogg штэ. За чин амьд домог штэ. Тэгээ Warren G бол яг гоё артист G-Funk-ийн амьд домог мөн үү мөн.
Гэтэ Snoop-ийн зүгээр ингээд одоо нөгөө замлал Eminem-с нэг л ах юм байлээ нас. Тэгээ тэр их сонирхолтой те би Eminem за 7 8 ах байх гэж боддог байсан чинь ганцхан ах байдаг нас. Тэгээд Snoop Dogg болохоор одоо ингээд бас ингээл ялгаагүй нэг 16 7-тоогоос ингээл түүхийг яаж яхад карьер нь ихэлсэн байгаа байхгүй. Тэгээ Dog Pound те гэж эхлээл тэгээ одоо хүртэл цаа чи юмаа хийсээр л шүү дээ. Тэгэхээр Snoop Dogg. За тэгвэл дараагийн асуулт. Дараагийн асуулт болохоор Air Force уу Blazer уу? Air Force. Air Force. Air Force One. Classic shit. Классиктэй. Таас нэг Air Force Blazer өмсөд яваад идэх. Тийм Blazer яг тавч шиг байхгүй. Шууд углаад гараад ингээд явчихад амар. Гэтэ зүгээр яг ингээд юм хувцсны зохимжин дээр амар муу байдаг байхгүй. Тэр миний хувьд. Тэгээд Air Force болохоор юун дээр ч хамаагүй өмсчихдээ шорт, өмд, өргөн, нарийн хамаагүй. Ажил гэр те. Саас нэг шинэ уран бүтээл гарсан тэр G-х хоёрын Power гэдэг нэртэй уран бүтээл. Тэндээ шоугаас хамтарсан байл шүү дээ. Тий. Шоутай хамтарлаа. Тэр шоу таасал тавьсан. Тийм Power гэдэг цоо аян хийгээд тэгээд цоо аян хийгээд явуулсан над руу. Тэгэнгүүт нь за уусаа тэгээд гоё яасан болохоор ерөнхий за ингэ тиймэрхүү юм болчил зүгээр юм байна да. Тэгэл уусаа дуулдаг шүү дээ. Тэгээд GT хамт ойрд банер бас нэг хамтарч дуу муу гаргасангүйгээд тэгээд мань цоос ая ирээ шууд GT би хоол иж та галтгоонд яриад тэгэл за окей гэж энийг хийгээд ярьцаа. Тэгээд би Америк явсан юм аа. Тэгээд битэрсээ Тайландд уулзаад наанад цаанаа гээд ойлоо нөгөөдгөө очиод гялцуулчихъя гээл тэгэл ирээл тэрнээс өмнө орцсон байсан. Тэгэд ирээд яасан чинь дахилтан дээр битэр дахилтаа хийгээгүй байхгүй зөв бадаг орчингуудаа тэгээд ажилтаа болоод студиэс гараа явцсан. Тэгээд дахилтаа яах вэ маах вэ гэж ярьж ирсэн аа. Хоёул очиод зөв шоугаар хийчихье. Шоу бас нэг тиймэрхүү дахилт хэрэгтэйсэн байхгүй. Одоо битэрийн дуунууд чинь ингээд ингээд дандаа ингээд яг өөрсдөө хийцэн байдэн шүү дээ. Ингээд тийм солбол ингээд тэрнээс бас нэг арай өөрөөр нэг жоохон тийм NL Choppa ч юм уу те нэг тийм залуу тийм артист байвал бас нэг юм цээл хоолойтой ч юм уу. Энэ дуг арай нэг жоохон хөнгөн болгочгоор гэдэг ч юм уу те нэг арай нэг жоохон өөр харагдуулах үс сонсуулах үс тийм хүн байвал гээл тэгээ шууд шууг сонгол окей шуу дэс окей гээл тэгэл ирээл цаа чинь 2 хоног ажиллаад тэгэл болцсон. Тэгвэл дараагийн асуулт шоу юу рафар уу? Шоу. Би яагаад гэж нэг шоу болохоор би нэг шоугийн цомогт нь амар дуртай байхгүй. Fuck. Нэр нь юу лээ? За нэг машин дотор сууцсан. Тийм машин дотор суудсан нэг юу вэ? Penis money лөө. Penis money. Penis money. Тэр цомог нь ихэд онлайнаар цацагдсан шүү дээ. Тэгээд би цацагдахаас өмнө Brooklyn ерөнхийдөө бас тэр цомог дээр бас нэлээ яг гүйцэтгэх продюсер бас хийсэн аахгүй. Тэгээ Brooklyn уцнаас би тэр машин дэвж хатаас нэлээ сонсоод энэ бас яг юм нэг бас гоё шаадагддаг байна. Тэгээд яг юун таалагдсыг нөө хүүд яг нэг юм хүүд рэп байдэн штэ тий. Яг нэг тэрнийхээ яг эргэн тойрныхоо одоо нэг юм процессыг ч юм амар гоё дуу болгоцсон тэр нь их таалагдсан. Тэгээ өөрийнх нь үг мөг нь бас сайн юм билээ. Яг райм холболтууд нь амар сайн. Bon Taxi гарч ирж яхад нэг тухайдаг тиймэрхүүлэг хоолойтой гарч ирэх хүмүүс их гайхдаг байсан ах тий. Тэр шиг л Монголд яг нэг тэгж өөрмөц гарч ирсэн шүү. Тий. Тэгээ бас одоо ингээд цаа чин бас ингээд жи ороолын бас гүний тий. Жи ороолын гүнд амьдэрдэг ийм залуу байгаа байхгүй одоо хүүхд гэхгүй л багтал. Тийм залуу байгаа байхгүй шинэ артист байгаа байхгүй. Тэгэл яг тэндээс ингээд бас яг тэгж гарч ирж जैन. Тэгээд ерөнхийдөө бас нэг юм өөрийнх нэг юм үзэл бодол байгаа шүү дээ. Ингээд хов гэдэг бас нэг хүрх юм харцсан юм шиг зүгээр надад санагдсан. Тийм болохоор бас давгүй артист гэж ер нь дотоод зөв бодож явдсан шоуг. За окей. Тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуулт болохоор Ice Cube уу Easy юу? Ice Cube.
Яагаад Ice Cube гэж. Яг энд авжээ гэж ингээл явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг зөв кино докюментари баримт киноноос нэг хэд ойлголтыг авч байгаа шүү дээ. За ингээд нэг иймэрхүү байсан юм байна. За тэгээд нөгөө бусад ингээд докюментари үзээд за нэг иймэрхүү статустай дотоо иймэрхүү байсан юм байна гэж явж байгаа. Easy бол яалтч ингээд яг тэр хамтлагийг ингээд зангиддаг. Яг тэр бацдаг хүн байсан байгаа байхгүй. Ажлын урагш нь явуулдаг, гэрээ хилцээр, за янз бүрийн студ, нано цаано, дийл юмнуудыг зохицуулдаг. Тэр хүн нь бол ялчгүй easy байсан байлаа. Яг одоо нэг хипхоп гэдэг яг юм рэп дуунууд одоо тэр яг NWA-ийн үзэл бодлын яг тэрийг тодорхойлж байгаа. Яг тэр одоо яг дуу хөгжим талдаа болохоор Ice Cube-ийн нөлөө нь илүү их байдаг байсан юм байлээ л дээ. Миний үзсэн юмнаас бол тэгж надад ойлгогдсон. Хамаг үгийн бичдэг те цомгийнхоо үгийн те бичдэг. Тэгээд ерөнхийн нэг юм NWA нэг байх ёстой нэг статус байгаа шүү дээ те. Яг тэрний яг ингээд яг тодорхойлтын яг хамгийн яг оновчтойгоор яг тодорхойлж өгсөн яг яг имиж нь яг тодорхойлж өгсөн нь болохоор яг Ice Cube юм шиг санагддیں۔ Надад. Тэгээд би өөрөө Ice Cube-д илүү зүгээр Ice Cube-ийн доонууд илүү дуртай. аюултай нэгрүүдийн баримт кинон дээр яг тодорхой бүр ярьсан байт шүү дээ тэр. Тэрийг нь үзэж хатал. За тэгвэл дараагийн асуулт болохоор Big юу, Puff Daddy юу? Big. Тийм. Big штэ. Тэгээ энэ дэр нэг тайлбар илүү зүстэй. Ер нь бол гэтээ Puff Daddy ч гэсэн гоё л доо цаа чинь ер нь бол заад чи маш сайн продюсер гэж боддог. Тэгээд одоо тийм Bad Boys те. Тэнгүүд одоо зүгээр энэ дэлхийн одоо энэ хипхопын нөлөөнд болохоор одоо хипхоп илүү их нөө мейнстрим те яг ийм арт түмний ийм урлаг нийтэд хүлээн зөвшөөрөгдөг тиймэрхүү юм дээр бас нэлээд бас ахиулж өгсөн гэж боддог. Ер нь сайн продюсер тийм бий гэж гисэн бас гарч ирсэн Puff Daddy-ийн нөлөө байгаа. Тэгвэл ер нь бол яг биги болохоор илүү яг тийм яг хувь уран бүтээлч гэдэг талаасаа илүү надад яг таалагдаад байгаа байхгүй. Яг юун дээр ч одоо Easy Ice Cube хоёр дээр ч яг ялгаагүй илүү яг нэг энэ хипхоп артист гэдэг яг тэр статус дээр нь Puff одоо нэг бас нэг хэрэгт орцсон. Тэрийг сонссон. Тийм бүр шоугож идэв. Нэг тийм айхт хэрэгүүллээ дээ. үлгэр даван шиг. Харин тийм үү. Үзчихээ. Цаа чи бас ер нь утгагүй болчихдаг юм шиг байлаа шүү дээ ер нь. Тийм Холливуудынхаа юм тэгдэг бах уу. Бөө хүүхнүүд мангар их нэр алдар те. Тэгээд ингээд дэлхийд даяараа таньдаг. Тэгээ мангар их мөнгөтэй ингээд тэгэнгүүт ингээд ер нь бол тэгээд угаасаа бас нэг юм бас байна л да. Энэ ихтэй юм ресис чит биш шүү. Одоо ингээд хар арстнууд гэх юм уу те. Өнгөтэй арст. Тэгээ яг харууд болохоор Африк гаралтай хүмүүс болохоор нэг тийм жоохон юм үзээгүй юм шиг зүгээр санагддаг. Тэрэнд нь болохоор авах юм бас байгаа заяа. Юм үзээгүүд нь авах юм ч байгаа ингээд тийм түлхэх юм бас байгаа. Тэр нь болохоор авах юм нөх юм бол яг гоё ингээд тийм ингээл ирээдүйн ингээл бид нар бодоол байдаг шүү дээ те. За 20 жилийн дараа 10 жилийн дараа би нэг тийм юм гэдэг нэг тийм ойлголт байхгүй. Яг маргааш шиг ч бодохгүй өнөөдөр амьдарч чаддаг. Өнөөдөр би бол юм байна. Өнөөдөр бол ингээд яг би юм байгаа учраас би юм баймаар байна гэдгийг гаргадаг. Тэр нь зүгээр авах чанар гэж зүгээр өөрөө боддог байхгүй би. Тэг яхаа зүгээр нэг жоон таалагдахгүй юм ер нь жоохон юм яг одоо ер нь нэлээд олон артистууд болон нэр хүндтэй хүмүүсээс харагдаж байгаа. Нэг жоохон юм хөрөнгөтэй жоо саа гэж эхэлдэг. Тэгээ бүгд бичлээ те. Ихийнх нь гэхдээ сагчд байна. Тэгээд урлагийнхан байна. Кино жүжигчд байна те. Тэгэл ингээл спортынхан ингээд харж байгууд ер нь бол нэг жоохон тиймхүү юм зүгээр анзаарагдаад байдаг байхгүй. Айгу юу л хэлтэй бас нөө сэтгэлийн хөдөлгөөн амар ихтэй хүмүүс л
гэж би боддог. Ген ээж магадгүй гэж ген дээр. боддог. Тийм ген дээр. Тэр үе чинь ингээл бас ингээл боол моол гингүүт ерөнхийдөө ингээд тийм Африк гаралтай хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэнгүүт ингээд нэг цаанаас одоо Монгол ген гэдэг гэж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд цаанаас огшдог гэдэг тийм юм ярьдаг шүү дээ. Ингээд тийм яадаг мод яг тэрнтэй адилхан зөвөр нэг юм жоохон тийм юм үзээгүй чигээр жоохон муухай тодорхойлтой. Гэхдээ зүгээр sorry нэг тиймэрхүү зүгээр нэг генд нь цосонд нь байд юм шиг байгаа. Тийм. За нэгэнд Нью-Йоркийн хипхоп руу орснох дараагийн асуулт. Nas уу Jay-Z юу? Jay-Z. Энэ ч бас хоорондоо бифтэй, хоорондоо нэлээд олон жилийн өмнөөс ерөнхийдөө тийм хүмүүс тэгээд ерөнхийдөө бас яг өөрсдийнх нь одоо яг нэг хипхоптыг эзэлдэг яг оргил яг карьер хаа юудэн шүү дээ тийм. Оргил үедээ ч яг нэг статус нь бас ингээд амар ойролцоо явдаг байсан юм бэлээ. Jay-Z Nas хоёр Nas бас юм элит гаралтай тийм айлын хүүхэдтэй. Jay-Z болохоор яг ингээд тэмтхийг ч гэсэн ингээд бас нэлээд залуудаа бас ингээд ерөнхийдөө хөгжмийн бизнес олгоод тийм орой дээр нь гараа суулцсан хүн шүү дээ ер нь бол тийм. Би бас гаваа суудсан дээрээс. Тийм. Jay-Z болохоор яг зөв дуугийн сонсоход ч гэсэн тэгээд зүгээр ерөнхий ингээд харахад амар зүгээр сонирхолтой хүн байдаг байхгүй. Тэгээд Nas болохоор жоохон яг гоё шаадаг л да. Гэхдээ жоохон уйдгартай байдаг. Цамуугийн дараалал сонсохоор Тэр хоёрын beef бас амар те. Фанта үг хэлж билээ гэж. Beef амар те. Jay-Z Nas 50 Cent Game гэл 2016 студ одоо байхгүй байх те. Зүгээр рекордс гэж томбрах нэг рекордс гэдэг. Тэгээ сүүлийн үед юм хийхгүй л шүү дээ. Ямар ч 2016-ата ч манайд бас нэлээд ажилласан шүү дээ. Бас тоглолт хийдэг гэсэн доо. Тэгээд Жигийн одоо яг нэг ирэлттэй гарч ирэлтэх юм уу те тэрэн дээр яг Монгол рэпер энэ төр чи 2016 ажилласан шүү дээ. 2016-д ч бас төгсөх байдаг шүү дээ те. Тийм. Тэгвэл 2016-аас гарч ирсэн хоёр хамтлагийг асуух. Дөрвөн зүгүү флаш юу? Дөрвөн зүгүү флаш юу те. Дөрвөн зүг. Тийм яг зөв миний сонсдог тайпт арай ингээд нэм ойрхон нь яагаад байгаа флаш дог яг тиймэрхүү дуу бол нэг ерөөсөө сонсдог байгаа тий огт сонсдог болохоор дөрвөн зүгчээс айхтар гарч ирсэн. Дөрвөн зүгийн нэг дууны утгаа агуулгууд тэгээд юунууд нь гоё хам бишгээ дуунаас л яг тэр цомгийн тийм карьераараа ч юм уу флаш арай л баг тий. Тийм баг. Дараа масаар гэсэн үг шүү дээ. Флаш байл шүү дээ. Тоглолтоо хийж идэв шүү дээ чинь. Дөрвөн зүг бас шинэ юм хийх гээд юу яцсан нэг юм хийгээд байгаа юм билээ. Дөрвөн зүгийн нөө табар нас орсон шүү дээ. Тий. Энэ телег чаагийнхын араас уу. Тэгээ табарын дөрвөн зүг яг нэг табарын нэг юм тэр хоолойнд бас яг дөрвөн зүгийн яг юу л та тий яг гол нэг тий гол айкон хоолой та тий. За тэгвэл дараагийн асуулт. Рик Росс уу Эйс үү? Роузе штэ. Рик Росс хоёрын чемпион гэдэг байдаг штэ. Эйсүүдийг гаргаж ирдэг. Хамгийн анхны дуу нь Эйсүүдийн. Тэгэхэд чи яг Калиттэй гэрээ хийчихэд хамгийн анхны дуу нөхгүй. Тэгээ Рик Росстай хамтруулдаг чемпион гэдэг. Тэрэн дээр ТБ хүмүүсийн мэдхээр бизнесмен да тийм тэр яг ингээд хамт амьдардаг гэсэн чи. Тэгэхэд яг тэр дуу гарч ирсэн. Тэгэхээр эйсүүдийг ядуу Lil Wayne гэж нэрлэсэн байхгүй. Яг Lil Wayne шиг юм стайлтай ирэхэд тэгээд ядуу Lil Wayne гэдэгс. Эйсүүд бол тэр хамтардаг шүү дээ. Чи бөөндөө. Тийм. Khalid-ийн артист шүү дээ. Эйсүүд чинь баг хамгийн хит дуу нөгөө Bugatti гэдэг болов. Яг Bugatti яг нэг яг карьер яг гарч ирээд нэг алдаг үе байдаг штэ. Яг тэр үе дээр бүх дуу нь хийд штэ. Bugatti байна, Hustle Hard байна.
За тэгвэл дараагийн асуулт руу оръё. Та одоо нөгөө машинууд бензин унж байгаа юу? Бензин. За Тэгвэл бух бензин өвгөн бензин. бух S класс шүү дээ. Бензин бол ерөнхийдөө би бас бензинүүдийг бас нэлээд онж үзсэн. Тэгээд яг хамгийн шилдэг нь бол яг S класс юм билээ. Ер нь бол. Тэг. Яагаад тэгэхээр ингээд 5 дахьтай тэгээд яг юм жоохон тийм дипломат мөртлөө жоохон мафия машин шиг санагддаг. Ер нь бол 7 сарын 1-нд дээр ундаг нь юу вэ? Нэг кинон дээр ундаг. тэр чинь өвгөн бохгүй. Би энэ асуултыг эзэг ингээ асуучихвал бас зүгээр авах гэд. Надад санал болгож гисэн асуулт. Гоё асуулт байна. Сая одоо нэг баруунд сайгүй амар биф боллоо ш. Кендрик Ламар, Дрейк, J. Cole гэд. Тэглээ. Энэ дэр ямар байр суртаа хаж үзэгч сонсогч яваар. Тийм би тэгэл бас нэг тиймэрхүү юм болоо л гэсэн. Би ч яг нэг орд судалж модалдаг юм чинь. Тэгээд яг зөв ингээд нэг тийм гарлаа гээл тэнгуут нь сонсоол өсөө өсөөгөө таймлайн дээр ч юм ингээд ньюсфид дээр гараад ирж байгаа юм чинь те. Тэгээд ингээд сонсоод ясан чинь Дрейк бол гоё рэпер ер нь бол өөрмөц ингээд бас нэг яг нэг өөрийн гэсэн нэг юм юутай одоо нэг юм соёлтой гэх юм уу те тиймэрхүү юмгаас гаргаж ирсэн сайн артист. Тэнгүүтээ Кендрик одоо Дрейгийн гаргаж ирсэн хамгийн муу артист гэж би зөв хувьдаа боддог байхгүй Кендрикийг яг зөв амар л ахaltaа гэхдээ би нэгт зөв тэгж боддтой. Бас жоо уйдахтай доо муутай хитгэхийн ухаантай юм яриаддаг тийм дон жоохон дургу байхгүй юм. Тэгээд яасан чи Кендрик бол энэ дээр яг алсан байлээ яалтчгүй. Хаж яг эртнээсээ л өдөөд исэн юм чи дуун. Яалтчгүй яг алсан юм байлээ. Тэг яг одоо яг тэр юу дис тракийн хувьд ярьж байгаа шүү дээ. Түүнээс тэр ярин тэр өмнө ямар байсан мэснийг сайн мэдэхгүй болохоор тэгэл яг саяны яг энэ болсон процессорын дүгнж байгаа чинь хитэн дис дуугаар тэгэд бол Кендрикс яг нэг артист нэг юм төвшин байдэн шүү дээ. Яг скил гэх юм уу те. Тэр төвшин дээр бол алсан л байлаа. Яг удаан хугацааны дараа бас буцаад энэ DSP-фүүд бас гарч ирээд сонирхолтой болоо. Гадаадгүй гарч ирсэн. Тийм Монгол гадаадгүй гарч ирээд Модонд орчлоо шүү. Тийм модонд буцаж орж эхлээл. Тэм явж байгаад ингээ модонд нэг юм орох юм те. Танд тийм бифтэй дис чийсэн юу байгаа тохиолдол? Байхгүй шүү дээ. Яг нэг бифтэй л ингээл нэг олны анхаарал төвөртөл те. Тиймэрхүү тийм болж ирсэн бол байхгүй. За тэгвэл дараагийн асуулт. Eminem үү Kendrick Lamar уу? Eminem шүү дээ. Энэ зүгээр яг Eminem-ийн нөгөө хуучин цаг үе тэгээ одоо болохоор Kendrick Lamar гэдгийн хоёр үнийг гаргаж ирсэн юу гэж тодорхойлж асууж байгаа. Eminem амар сонсдогс. Наа 7 дугаар ангид авахт л Eminem-ийг гарч ирж ирсэн байхгүй. Яг нэг бүүн болж ирсэн үе. My name is Center гарч ирсэн үе шүү дээ. Steam Shady mate. Тэгэл яаж яах нэг юу гарцсан. 8 Mile кино. Тэр бас амар кино шүү. Миний яг энэ хипхоп амьдрал амар нөлөөлсөн кино тэр. За дараагийн асуулт. Дархан уу Эрдэнэт үү? Эрдэнэт. Ирисири. За дараагийн асуулт. Татар уу Снэп үү? Наач нь бас жоох хэцүү юм биш үү? Сонор бол энэ хоёр комплект ойлонтой нэг гэрээ их гэж байгаа. Тэгээ татартай хийсэн гэж. Тэрийг сонсч ирсэн. Татарын тоглолт үеэр ажиллаж байхад. Татар болохоор яг Монголын одоо энэ хипхоп урлаг байгаа шүү дээ тий. Тэрэнд болохоор амар гүнзгий нөлөө үзүүлсэн хамтлаг мөн. Яг нэг 10 жилд байхад татар хамтлаг яг нэг гарч ирээд тоглолтынтэй ээжсэн тийм үе. Тэгээд татараас болохоор яг ингээд Монголын яг энэ хөгжмийн яг ертөнц юуг нь яг харсан гэхээр яг юу олж авсан бэ гэхээр яг нөгөө жоохон онлайн гэх юм энэ юуг нь чи одоо райм те үг тавилт үг одоо word play гэж ярьдаг шүү дээ тийм үгээр ерөнхийдөө тоглох тиймэрхүү юмнуудыг ерөнхийдөө яг олж авсан.
гэж боддог. Яг нэг юм шууманд оруулсан гэж боддог. Снэпийг болохоор снэп бол бас шаал өөр өнгөйс шүү дээ. Шаал өөр өнгөйс Чикано те бидний мэддгүү байсан тэр Мексик тэр латино хипхоп те тэгээд тэр Чикано хипхоп стил имиж тэгээд тэр бүжиг граффити тэр клипний хийцлэл тэр мэрүүгээр бол ингэ шал өөрөөсөө Чин тамангийн клип баслаа. Нели Келли Дилима юм аашин тийм хувьслыг авчирсан байна гэж бодлоо. Наа ингээл морь ууртай хүн тоглож цаана ингээл бүж брейк. Тэгэл ерөнхийн нэг ийм цэмцгэр те нэг жоохон тийм нэг тийм цэмцгэр хипхоп харагдаад байдаг шүү дээ. Стайл тиймхүү юмнаас нь Цэнгэл ахаас үнэхээр тодорч харагддаг байсан. Тэр дундаас Цэнгэл бол яаж аим хипхоп юм ер нь бол тий. Сайн нэг power дээр цэнгэл аваастай. тий таарсан нэг гарч ирнэ. Айстопын тоглолт дээр яг нэг таараа зураг авахулж би хажууч байсан. Снэпийн тий. Снэпийн тий нэг Снэпийн бас нэг тэгж яг цугласан дээр бас зураг авахулчих гэж бодоод байсан аахгүй. Бас хизээч цуглаа байлаа тэр. Айстопч олон хамтлагуудыг тэгж цуглуулсан шүү тоглолтаараа. Тэгсэн. Яг тайсны ард бид нар чинь 21-ээр явж ирсэн шүү дээ. Тэгээ яг тайсны ард очоод яасан чинь тэнд ингээд дөрвөн зүг энэ ингээд снэп те ингээд бүх хамтлагууд ингээд байжсэн бодлоо. Тий. Даймбай ингээд бүгд л байжсэн. Бас гоё л байсан яг тэдний ингээд нэг дор ингээд бөөнөрөө ингээд цуглдсан байх нь арга. Биш нэг 3 цаг гэж тайзар гараад 11 цагт бууссан шүү дээ. Тэг бороо ороход нэг хальт буугаал тэгэл. Ер нь бол тэгээд хамтлаг ингээд байжгаад ер нь дуу муу хийхээ ингээд болоод нэг жоохон гişүүд нь ингээд тусдаа ямаа хөөгд эхэлдэг штэ. Тэгэнгүүт буцаад цуглах гэдэг бол бас амар тийм хэцүү ажил болчтой юм байл. Ер нь. Тэгэхээр бас хөвдөө ажил. Яг нэг дор тийм олон хамтлаг бөөнөрөө цуглана гэдэг бол бас хэцүү юм байл. Яг юм идэхгүй байгаа штэ. Хамгийн гол нь байнгын юмаа хийгээл яг нэг ажил биш. Хөгжим бол ажил биш. Тийм гарууд ингээ яг нэг дор цуглаж яана гэдэг бол бас хэцүү юм байлээ. За хатвал дараагийн асуулт руу гарыг. За тэгээд дараагийн асуулт болохоор NWA юу Wu-Tang уу? Wu-Tang тий. Wu-Tang Clan. Яагаад тэгж нэхэр одоо ингээ клик бүүн байгуулагдаад ингээ гангста сервис байгуулагдаад ингээл бид чинь ингээл хамтдаа ингээд ер нь бол тэгэхэд бол хөгжим бол улаан хобби яваа штэ. Тэгэд ингээд сонсож байгаа NWA нөгөө тарцсан байсан. Ингээд үхгээд те. Ингээд карьер хөөгд болгоно болоод тэгсэн байсан. Одоо яг тийм идэвхтэй байгаагүй. Тэнгүүд одоо яг нөгөө нэгдэл гэдэг ямыг яг Wu-Tang Clan-аас бид нар амар олж харж байсан. Тэгээ бид нар тэгдэг өссөн штэ. Клик бүүмэр. Чи бол юугод чи бол Master Killa гэл би нэгэ тэгдэг. Нөмөдөг чи бол юугод шүү гэл. Чи яг Master Killa болчихаа. Тэгж мэгдэг байсан ер нь бол. Тэгээд нэг цуурлах гарцсан. Сэрийн хипхоп соёл бол амар том нөлөө үзүүлсэн яг. Кунфуд хасалдаг үстэй. Тийм. Wu-Tang-ийн чинь. Түрүүн нэр татар снэпийн хариултаа авах юм шүү дээ. Би яг тэрийг за их өнгөрчлөө гэж бодчихсон шүү дээ. Ясаг хэлэх гээд байгаа болоо гэж бас хүлээгээс. Тийм штэ нэрийн тэрний Би нэг жоохон багтаа нэг таны ярилцлагыг үзэж яхад 13 4-тэй тэгэхэд нэг татарын талаар нэг ярьж ирсэн. Татар бол Монголыг эзэмдсэн байсан шүү дээ. Тэгээд чи мэдж байгаас тэг хөтлөгчөөс төсөөдлөгч. Тийм тэгээд тэр ямар нэвтрүүлэг. Татараас өөр хамтлаг байгаагүй юм чинь. Яг татар яг нэг зүв шаагаал гарч ирсэн тэрээд татараас өөр хамтлаг байхгүй. Баг нэг жил тийм байсан багшаа. Тэгээд татар да. Дараагийн асуулт. За дараагийн асуулт болохоор Wolfism уу Mara юу? Wolfism. Фу. Нас яар лалрын асуултаа явуулсан.
Тий. Мондо ич. Ярьж лээ тэр. 2 хоног бэлтлээ асуултуудаа. Аа. Үзэл, нэвтрүүлгүүд үзэл, хуучнаас өөрийнхөө мэддэг юм дээр тулгуурлаад. Аа. Уг нь татарын өөр юмтай ингээ хамтарсан ятсан байсан, харьцуулсан байсан. Аа. Тэгснэ гинт. Тийм зурагтан дээр нэг таны дооныг 50-50-аар хөтсөн сонсчихсон байхгүй юу? Аа. Тэгээ нэг power явсан. Тэгсэн яг нэг цэнгэл ахыг харчаад нэрээ татар снэп юм биш. Тэгээ шууд юу асуулсан. За өмнө нэг татар гэдэг. альнаас нь авах уу? 3 төрлийн хамттай. 3 төрөл шүү дээ энэ чинь. Тий, улаан гүзээлцэнтэй. За ганц ногооноос нь эхлэе. За ногоон нь болохоор усан үзэмтэй юм бэлээ. Тэгээд энэ болохоор солонгосын ликер, солонгостой амар од алдартай бар клуб болгоноор юу нэг явдаг. Одоо Монголд оруулж ирж Тэгээ байгаа. одоо Монголд орж ирж тийм. Захиалгыг өсвөл доор гарч байгаа Instagram хаяг утсаар холбогдож захиалгаа өгөөд. Чиний дээр доотлох нь гэрлийн асааж, гэрлийн асаахаар гоё юм билээ шүү дээ. Асцсан жасцсан л байгаа тийм л дөө. Гэрэлтэй болохоор л яахгүй байгаа дах ш. Баарны гэрэл далан те. Уух юм олоол уучих юм байна. Өмсөх гэж байна. Мара хороолтыг манай доотлын байр гэдэг гэсэн. Тэгээ бүр ингэж жоохон бацаан байсан шүү дээ. Чинь баг 14 мөрөвтэй юм уу? Бас нэг бүлгэнтэй. Дундаа ингэж байсан. Тий. Тэгэхэд цаа чинь ингээл нэг хипхоп бацаанууд ингээл яваал гэдэгсэн. Тэндээс өсөөлөл цаа чинь намайг дагаад л ягээд явдаг гэсэн. Тэгээд нэг хэсэг яг нэг жоохон ингээл ууж муугаал те. Тэгэхэд зөвөр нөгөө сэтгэл санаа жоохон тавгүй байсан болоо гэж бодсон бохоо. Лайв маяг гэл. Тэгээ нөгөө лайв хийгээл нөгөө хүмүүст юу яагаал. Гэтэ тэр нэг тийм амар маргийн зөв буруу юм зүгээр согтуу байсан байлээ л дээ. Тийм согтуу хэлдэг. Дэрүүл хэлсэн бол өөр л тий. Тийм. Тэр нь бороос түүнээс бол яг хөтэ тэгэл хэлдэг юм аа хийсэн байлээ л дээ. Уг нь бол альвизмтэй давгүй харилцаатай тий. тий. Бас нэг хамтрал байдаг. Төгрөг альвизм цомгийн. Тий. Альвизмын цомог штэ тэр чи тий. Psycho юу. Тий. Жигийн рилд байдаг орж исэн шүү дээ цаашаа. Тэгэхээр таандарч гэсэн яг нөгөө бэкярдад ялцсан. Цааяр чи яг нэг юм юу шүү дээ. Тэгэл наануу цаанаа тэгээд анх юм бол альвизмтэй танилцчихсан. Тэгээд тэрнээс хойш заадах чинь бол яг рэприйн хувьд бол би альвизмыг скил чадвартай тэр юуны хувьд бол сайн рэпер гэж юм боддог. Тэгээд дахтуугийн хувьд ч гэсэн ер нь бол одоо хүртэл тэгээд давгүй харилцаатай. Шинэ гаргасан цомог нь бас айгаа таалагдсан. Бас нэг самплтэй ч нэг гэрдэж хэмжээг явуулна гэдэг дууд шүү дээ. Тэрийг самплтэд амар гоё болгоцсон. Зөв. Төрсөн нутгийн тий. Тэлтийн яг оруулаад өөрөө тэгээд самплт бүрээ гоё болцсон. За төлөө. За чи хэлсэн маараа. Яа. Гоё юм байна. Зөөлөн жимсний амттай юм шүү дээ. Яг л сүүзэн амттай. За дараагийн асуулт. За дараагийн асуулт болохоор хар сарнаа юу? Хартаас уу? Хар сарнаа. Нөө энэ ер нь юм яагаад гэдгийг хэлд юм уу? Ингээл хариулаад авчихсан юм уу ер нь? Гоё ингээд тайлбар өгвөл бүр гоё. Тайлбар өгөө зүгээр. Зөв бүр гоё. Би ер нь түрүүнээс тайлбарлаад байсан. Шал дэмий ч юм яриад байгаа ч юм уу. Би тэр нөө яагаад гэдэг асуугаар хүмүүс хараагалнаа яагаад та байлаа чи. Зү. Тэгэл нэг байс өөр чимээгүй ингээд хайж байгаа байхгүй. Асуугаа чи өмнө зүгээр ингээ өөрөө тайлбар хийгээл явуучвал зүгээр юм байна те. За. Яагаад хар сарнаа вэ гэвэл хар сарнаа болохоор би нөгөө хөдөө 10 нас хүртэл өссөн. Тэгээд над тийм хар сарныгийн касет байдаг байсан бохоггүй. Нэг хөгжим диж яг хар сарныгийн дуунуудыг сонсдог. Тэгэхэд яг бүтээн сөнөө
яг нөгөө хар сарныг нэг алж байгаа үе яваа шүү дээ тий. Яг одоо бидний яг хар сарнаа гэхээр яг бодогддог тэр доонод яг тэр кассетэн дээр ингээд бичигдсэн. Тийм байдаг гэсэн. Тэгээд ер нь бол ингээд яг тэр нэг техно хөгжим чинь бас хүнийг бас муухай ингээд автуулдаг шүү дээ. Ер нь ингээд тэр үедээ тий ингээл нүжигнэл ингээл орж ирэн тэрэн дээр ингээд тийм амар гоё өгүүлсэн. Бас тэр үедээ бас ингээд бас fast flow байгаа байхгүй ер нь бол тэр мөрөөр ингээд явцсан. Тэгээд тэрийг бас амар дэвтэр дээр ингээд бичиж авч мооч ингээд өгүүлдэг байсан. Тийм болохоор хасарнаа бас нэлээд бас юу үлдээсэ надлаа. Тийм одоо дурсамжтэй тийм амар нөлөөсөн. Миний яг хөгжмийн амьдрал гэх юм уу. Тийм болохоор хасарнаа. За дараагийн асуулт. Дараагийн асуулт болохоор Supreme тийм үү? Onyx уу? Нэг араасаа гарч ирсэн юм л Onyx нэг гоны зүрхтэй юм тий. Тийм үү? Тийм байлээ. Яг нэг гоны зүрхтэй. Би Onyx-ыг ямар хамтлагтай харьцуулах вэ гэж бодоол. Буруу хамтлагтайгаа харьцуулсан байна. Onyx. Onyx үү тий. Onyx тий. Яг тэгэхээр ингээд Onyx-тай чинь бид нар чинь 11 он 12 он лөө Onyx CCB гэж Монгол иргэд нас тоглолтын дээр бас ингээ хамтаж тий ингээл тоглолт хийжсэн. Тэгээд одоо яг нэг амар дуунад байгаа шүү дээ. Нэг Sharam Down, Walk in New York гэл ингээл тэр хүмүүстэй бас ингээд хамт ингээ байж нэг бодолтой бас сонирхолтой байгаа юм чинь. Тэгээд Fred Astaire бол ингээд ийм гоё юм жимгэр тийм нэг ирэлээ. Бас жүжигчин сүүл нэг жүжигчин. Цаа чин кинонд байгаад байдаг шүү дээ. Sticky ч бас тийм. Тэгээ Sticky Fingers-тай бас ингээд найзууд болж бас ганц юм ууж бас явж исэн. Тэрүүгээр гоё эсэн. Тий. Тэрүүгээр би бас амар тэр дурсамжиндаа амар хайртай байдаг байхгүй Onyx-тай ингээд цаа яж нэг хажуудлалын өрөөнд бид нар ингээд хажуудлынхаа өрөөнд ингээ орцсон. Тэгээ хаалганд огч уушаал гараад ирээ гэл ингээл стейкийг суулаад өрөөрөө авч ирэл гяс нэг хэний ууж муугаал тийм ээ тэгж ивэл тэр мөр дорсомжуулд аяа гоё зүгээр тэр үедээ зүгээр ингээд мангар хурдан ингээ өнгөрцөн боловч одоо зүгээр ингээд явсныхан дараа одоо бодоход амар тийм ховор юм тохиолдол байсан байгаа хөөхгүй. Монголд ингээ их орондоо Onyx-тай зүгээр ингээ уугаа байж нэг бодлоо come on man. Тэгээд бас дуугаа игээд амжчихсан. Тийм дуу мó ээж мэд тоглолт хийсэн те. Яг ингээд тэр тоглолт тэр ажил бол ингээд яг амжилттай үгүй нь бол нэг тийм чухал биш. Яг ингээд зөв миний хувьд ч те нэг чухал биш. Тэр хүмүүстэй ингээд хэд хоногийг ингээ хамт өнгөрөөгөөд тэгээ нөгөө дуугийн сонсдог хүн зүгээр ингээд хажууд ингээ юм ярьсан зүгээр ингээд авах юм өгсөн ингээ хийгэээж нэг бодлоо бас гоё л зүйл лээ. Яг нэг хов хүн гэдэг утгаараа танилцаал те. Авч явах хүн байхгүй гэдээс үзэж чадаагүй тоглолт маань. Гоё тийм. Ганцрын явахаар тест чи бас болохгүй байсан байхгүй. Тэгэл ахнаар маань авч яв. Тэр хоёроос амар их юм сурж авсан. Ингээд өмнө бол ингээд тайзан дээр гараал ингээд зүгээр мод шиг байдаг байсан байгаа хөөе. Бид нар хамгийн яг хаа ингээд биднээс ингээд хамгийн entertainment те ер нь ингээд тайзан дээр перформанс үзүүлдэг G. Тэгэл G-гээс босдно ингээд K ингээд бидэд ингээд мод шиг зогсдог байсан байгаа хөөе. Нөмөө зөгийн мөгийн өөрөөс хэд уулчаал. Тэгэл ингээд юм идэхгүй ингээд нөгөө үзэгчтэйгээ юм өгөө аав байхгүй. Тэнгүү тэр хоёр ингээд тайзан дээр ингээд зүгээр тэнцээ хэн байх нь ямар ч хамаа алга тэр хүмүүст. Тэгээд тэр хоёр ингээ хажуунаас нараа тайзан дээрээс чарсан, тайзан доороос чарсан. Тэгээд яг нэг юм одоо юм харизма гэдэг нь шүү дээ. Ингээ тайзан дээр ингээд үзэгчтэй үзүүл тэр харизма нь ийм байх хэрэгтэй байна гэдэг. Тэр хоёроос тайзны соёл ер нь хипхоп юм соёлыг амар их сурч авсан. Каркас руу авирсан хамгаалагч нь. Тийм. Спикер тэр чамд. За дараагийн асуулт руу гаръя. За тэгээд юу шүү дээ 2000-ад оны бас нэг амар продюсерүүд байна. Хоёр продюсерыг хооронд нь харьцуулж асуух гэж байгаа. За бас дуулж нэг нь дуулж. Нэг нь бас дуулж молно. За тэгээд Scott Storch юу тийм балаанд дөө. Бас лидүүдийг хийсэн хоёр. амар штэ. Тий. Одоо Scott-ийн одоо юунаас нь
дүрд бол Candy Shop байна. Steel байна. Тэгээд чинь тэгэл Mary J. Blige Eminem дүртэй продюсерлсэн мэд ч тэ ямар тааш бүгднтэй. Бүгдийг хинэн ингээд дараал нөгөө joint-о зуугаал тэгэл ингээд нэг юм орс вачка байгаа шага тэ. Ямарч нэг хипхоп төрөх нэг бас нэг юу стил юу гэдэг тийм байхгүй юм л гэл. Хипхоп уран яг бит мейкер царайтай тэ ихтэй. Яг бит хийдэг. Цаач бас нэг дринк чимст орцсон. Харуулын хард гэдэг зөв цагаан залуу гэдэг шиг үү. Тэ. Энэ хоёрт юу н харьцуулагдах юм бэ дээ ер нь бол. Timbaland ч бас амар шүү дээ. Timbaland-ыг Pharrell Williams-тай харьцуулж болно шүү. Яг тэгээд цаал энэ хоёр санагдсан. Пharrell ч нэг л айл нэг лимит хийлдгэр. Цоглог хав. Би болохоор энэ дээр хэнийг сонгочтой юм билүү? Scott Storch-ыг сонгосон нь болохоор одоо нэг юм амин сүнс гэдэг нь шүү дээ. Одоо дууны яг тэр амин сүнс яг тэр юмнуудыг нэг хийгээд ан тэр нөө Akon entry ингээл дуу нөө locked up энэ дээр ингээд ажиллаж байгаа. Тэгээд нөө богино ангийнхан бичлэгүүд өгдөө шүү дээ. Steel tray дээр ажиллаж байгаа. Тэгэл шууд амьдаар явж байгаа. Ерөнхийн нэг тийм яг тэр нэг за Steel tray гэдэг тэр нэг дуу байлаа гэж бодоход яг тэрний амин сүнс нь тэр даралтлаа бас тэ ер нь бол тэ. Тэр чи үгийг өс Jay-Z хэдэн мянган доллар хэлээ. 30 минутын дараа буцаагаад явуулсан ч гिचгтэй зүгээр. Тий. Бас сонирхолтой дүүгүүд байна. Тэгэхээр яг би тэрийг сонсчоод хинтээ ч л яг тэр энэ талаар ярьжсэн бохоггүй. Ингээд Steel Tray гэдэг дуу ингээд цааш нь ингээд юун дээр ярьжсэн та нэг түрүү жилийн хитэ орц тэр. DJ-гээ хажууд нэг би тэрнээс асуусан шүү дээ. Нөгөө нэг Scott гэдэг юу гаас бас наа чи юм шүү дээ амар надад хэлчихсэн. Тэгээд тэрнээсээ санаа аваад асуултаа бэлдсэн юм. Тэгээд сошиал судсан. Доктор Dre битээ гаргачаа тэгээд Scott Storch-ийн дарчаад ингээд Jay-Z-ийг явуулсан чи Jay-Z үгийг явуулдаад тэгээд Snoop Dogg дахилтын дуулж чинь кино. Энэ дээр би Dre-г амар хүндэлсэн бохгүй. Fuck энэ ингээд одоо энэ хөгжим Dre бол ингээд үг мөг бичээд ингээд тосол хоссон шүү дээ. Ер нь бол тий. Тэгтээ зүгээр ингээд тэрэн дээр амар ач холбогдол өгсөн байгаа байхгүй. Яг тухайн үед яг өөрийнх нь ингээд яаж байгаа би ингээд нэг юм гоё дуу ингээд өөр дүлдэх дуу ингээд гаргачих гэдэг утгаараа хандсан ч гэсэн яг энэ ингээд амар уран бүтээлж ажилласан байгаа сте. Дахилтын Snoop Dogg дуулан тий. Энэ дээр за би бол бит цаач ингээд өөрөө орган төгөлдрөөр дардаг хүн өөрөө дарахыг илүүд үзээгүй. Scott Storch яг энэний яг энийг амжилуулах юм байна гэж аваад за энэний үгийг ингэж би өөрөө фристайл галтуурдаж болохгүй. Энийг Jay-Z яасна гэж жоохон тийм логиктэй өгч тэгээд Jay-Z рүү явуулъя. Jay-Z бичээд те. Тэгээд тэр доо ингэж яа тэгээд клип нь ямар өдөө тийм Лаура идэр машин. Тийм. Dre бас амар продюсер юм аа л гэж бодчихсон тэр үед. Dre-гийн юунууд байдаг те нэг самплцсан одоо ингэж юмнуудыг сонсохоор бас амар юм. Ер нь тэр үеийн 50 Cent за тэгээ Eminem Dr. Dre-гийн одоо Next Episode ингээл дуунууд байгаа шүү дээ. Амар бүр мега хитүүд байгаа шүү дээ. Эдгээр бүгд sample байгаа байхгүй юу? Бүгд ер нь бол. Тэр хоочны дуунуудаас үүд үстэй те бүр 80 маяа дооны маны 70 мас ч яг хипхоп хөгжим гэсэн юм бол яг тодтолтой юм бол байхгүй байгаа шүү дээ. Тэгээд ингээд sample-лист ер нь бол айгүй хүсч. Одоо Монголд бас сүүлийн үед айгүй ашиглагтал байгаа л sample. Тэгээ sample-ийг бас нэг хэтрүүлчвэл нөө хулгай болчих гээд байгаа шүү дээ. Яг хэтрүүлэхгүйгээр яг ашиглах тий яг нэг гоё хэсгийг аваад яг ашиглах хэрэгтэй юм байл ер нь бол. Тэгэхгүй болохоор ингээд зөвшөөрөгдсөн тийм бас секунд байгаад байгаа юм байл шүү дээ. Энэ sample бол яг ингэж ашиглагдчихэж одоо ерөнхийдөө яг нэг sample гэдэг төвшөнд тий оюуны үзэгчгүйгээр ингэж ашиглагдвал энэ бол яг sample. Эннээсээ ингэж ашиглах юм бол энэ харин нэг одоо хулгай тий хэрэг худалдаж аваагүй бол хулгай зөвшөөрлөг бол гэдэг тийм бас нэг юм байдаг юм байлаа. Тэгвэл тэр Greg David-ийн 7 Days-ийг л нэг тэр гитарын л sample төр санагддаг. Айл ихнээс ярьдаг. Энэ тий
Бараа хэд наагаад бүр 7 days гэл дуугаар тодорхойлж хэлдэг. За дараагийн асуулт руу оръё. Гүн сороо Young Sabo. Гүн сар ерөнхийдөө бас сонирхолтой гарч ирсэн шүү дээ. Дөнгөж саяны яриад болсон сэмплтэй яг нөгөө сэмплийг хийжсэн. Тэгээд тэр сэмплийг бол амар хийсэн байлээ. Ер нь бол маш сайн хийсэн гэж бодож байгаа. Ер нь бол Mike Jones, Michael Jackson гэл. тийм нөгөө яг нөгөө өөрийнх нь нөгөө Michael Jackson-ы нөгөө тэр сэмпл шүү дээ. Яг тэрийг бол бас тасархай хийсэн гэж ер нь бол дотроо боддог. Тэгээд яг өөрийнх нь яг дебют штэ тий. Яг тэрүүгээрээ ч гэсэн бас яг бүүм хийж гарч ирсэн цаа чинь. Тэгээд ерөнхий ингээд зөв зарим нэг юм дээр нь зөвлөх продюсер хэрэгтэй тэр хүнд. Тэгээд ингээд ингэчих юм бол цаа чинь бас маш сонирхолтой тийм өөр тийм артист байх магадлалтай өндөртэй. Ер нь бол яг тэр бүх хөвгдөл нь ер нь байдаг. Таны эзнийг story лөө постн дээр 2006 оны өсвөлэн десант гэдэг гүн сорыг тэгсэн нэг тийм story лөө пост харж ирсэн юм байна. Би хийцэн байсан тийм. Гүн сорыг 2006 илүү 7 оны өсвөлэн десанттай зөвөрлөж. Гүн сор битэр нөгөө хамтсан дооны тийм тэр юугаар яг тэрийг Six-нд постлохлоо шеэрлэхтэй тэгцсэн тий. Тэг чи яг намайг бас санагдуулсан ер нь бол яг тэр нэг гангста сервисийн Hustler Music-ийн үеийн яг гүйж явсан тэр десантыг ер нь бол санагдуулж исэн. Тэгэл яг тэр нэг ерөнхий яг өөрийнх нь одоо нөгөө амьдралын хэв маяг те тэгээд нөгөө өөрийнхөө дуу хөгжмөд хандж байгаа хандлага энэ төр нь яг тэр үеийг санагдуулаад тэгж бичсэн да. Таны бас нэг сүлд нээсэн Ladies Only Тий. Records label. Одоогор 2 артисттай байгаа тий. Хоёулаа яг л бас хүчтэй гарч ирсэн. Тийм baby на. Тэгвэл Muchi baby на юу? Cheers. За. Наач болон гэхээр энийг татах хэрэгтэй. Таны одоо нэг сүүлийн жилүүд хийсэн дооноо ихэнх тагилдын Jason. Тий. Арт түмний юу лээ? Монгол улсын Jason. Монгол улсын Jason аа. Дуусан байгаа тий. Тий. Цаа чи бас сонирхолтой хүн шүү. Цаа чи ер нь тий. Цаа чи яг үндсэн мэрэгжлийн жүжигчин шүү дээ. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчин мэрэгчлэр төгссөн. Тийм залуу. Тэгэд яг нөө яг дуу хоорн болохоор тэгэл угаасаа тэг ойлгомжтой шүү дээ. Ер нь бол яаж дуулдаг эдгийг ерөнхийдөө одоогор хүмүүс ерөнхийдөө мэдсэн байгаа. Тэгээд одоо ингээд Jason Desant гэдэг ингээд бас нэг юм одоо битээ ингээд хамт очиод бас илүү хүмүүс тийм гоё байдаг ч юм уу те. Тиймэрхүү яаж тоглолтууд дээр тийм сэтгэлийг ингээд өгцөн байгаа байхгүй. Тэр нь бас их зүгээр надад бас гоё санагдаж байгаа. Тэгээд яалтч яг битээр ингээд яг хоршоод яг дууга бүтээж их явцтаач тэр тэгээд тайзан дээр дуулахж гисэн. Тэгээд ерөнхийдөө гарсан байгаа дуун ч гэсэн тэгээд ерөнхийдөө яг ингээд нэг юм гоё хоршил байдэн штэ те. Би өөрөө нөгөө дуулдаг хүн болоо надад тийм тагилд хэрэг болдог байхгүй яг юм мейнстрим тиймэрхүү дуунууд хийхэд Одоо л хажууд биелэн. Тийм тэнгууд ингээ хажууд ингээд шууд ингээ аялгауг ингээ би зохиоч нь тэнгууд би өгнө чи заах шиг ороод уулчих тэгээ болоо. Тэгээ би өөр хэсэг орчин. Миний бас яг нэг тиймэрхүү юм амар амар болгож өгч байгаа хүн. Тий. Тэр боги ахтай хийдэг нэ дуу ирсэн шүү дээ. Тэрэн дээр их өрмөц тахилтнаас л тий. Тэр сонирхолтой гай. City of God лөө. Тийм City of God. Тийм City of God тий. За тэгвэл дараагийн асуулт би X уу Jason уу? Jason шүү дээ. Би яг ингээд би X-тэй нэг тийм амар сайн Америкт очиод баг анх удаа таарсан шүү. Өмнө нь юусоо таарж байгаагүй. Таарж байгаагүй. Тийм тандгүй байсан байхгүй. Яг нэг би X чинь нэг амар энд алдаг байсан шүү дээ. Тэр үе чинь би сургаггүй байлаа. Би чинь underground gangster service click boom гэсэн явж байсан шүү дээ.
Тэ. Тэгээд сая 2000 заахаар нэг 18 онцлоо тэгж очихдоо би экс даах танилцчихсан. Тэ. Тэрнээс өмнө яг нэг удаа нэг чаталж исэн байлээ. Тэгээд яг зөвөр хов хүн гэдгийг нэг сайн мэддэг байхгүй би эксэг. Тийм болохоор тэгээд яг одоо ингээд миний хажууд байна Джейсон ерөнхийдөө яг ямар хандлагатай яадаг ийдэг өөрийнхөө дуу хөгжмөдөө яаж ажилладаг тий өөрийнхөө мэрэгжилдээ ямар хоо бас эзэн байдаг тэр мөрийн ингээд би яг дэрэгдээс нь харж байгаа болохоо тэгээд эндээс шууд 100% Джейсон шүү дээ. Цаач бас өөрийнхөө авьяасыг бас яг түн шиг тас үнэхээр харуулсан тий. Тулгаж байгаа тий ер нь одоос. Come on бас entertainment хийж нэг бодлоо. За энэ манай part 1-ийн эхний сүүлийн асуулт. Эхнийг нь сүүлийн асуулт. Ариуна юу сарн төрөө юу? Рок попын том марга. Аха. Ариуна. Тэ. Ариуна багш тэ. Тэ. Би Ариунаг чи ерөнхийдөө багасаа л ингээл сонсдог байсан. Тэгээд цаадах чи нэг юм яг юм уран бүтээлч нэг тийм од нэг юм юу байгаад байдаг байхгүй. Нэг юм шинж чанар гэх юм уу те. Нэг тийм харизма гэх юм уу нэг тийм байгаад байдаг. Тэгээд өөрийнх нь тоглолтыг бас энэ таарад ингээд үзэх болгондоо бас шоконд ордог. Ер нь бол цаа чи бас перформансыг яг энэ тайзны үзүүлбэрийг бас тулгадаг штэ тий. Сүүлд тэр нэг буян тухайд хийсэн тоглолт нь тэрнгээрээ бүр. Тийм тэрийг би байхгүй ч үзэж чадаагүй. Тэр яг үзэх байсан уг нь. Тийм тэгээд яг зөв өөрийнх нь зүгээр ингээд ганц хоёр дуудуулдаг шүү дээ энэ тоглолтод. Тэнгүүт яг ингээд тайзны ард мард ээж захта. Гэвь ариунагч дуулах чинь гэх юм бол би шүү тэгээд тайзны хажуудалд очиж үзэж мүздэг. Цаа чи үнэхээр алдаг. Амар юм байлээ. Амар. За манай эхний хэсэг дууслаа ингээд. Эхний хэсэг юм. Тийм part 1. Хоёр хэсэгтэй тийм. 2 3 хэсэг. 2 3 хэсгүүд байна хаа тий. За ингээд үзэгчтэй манай Yota бас нэвтрүүлэг маань 2 дахь дугаар 2 дахь хэсэг маань эхэлж байна. Цомгийн хэсэг. За энэ коктейл орж ирж байна. Манай Skull Lounge барын маань бартендерийг хамглаа. Өдрөмөнд. За бид бүгдээс коктейл яриад алхнаа. Яадаг коктейл вэ? Коктейл маань Тика брендийн сиропыг ашиглаж хийсэн. Яг замын гоё өнгөлөг. За тийм зөв амттай гоё удагаар. Гин брам. Тэр водка сортой. За баярлалаа. баярлалаа. Та нэвтрүүлэг бас үнэхээр бас гоё юм уу? За энэ 2 дахь хэсэг маань цомгийн хэсэг байгаа. 2 харьцуулсан цомгнууд. Эхний цомог нь болохоор Dr. Dre-ийн Chronic гоо Snoop Dogg-ийн Doggy Style. Chronic. Маргаангүй юу. Хоёулаа амар цомгол доо. Тэгээ би Dr. Dre-г илүү их сонсдог болохоор сонсон тоогоорооч тэр тэгээд нөгөө нэг цомогт орсон дуртай дууны тоогоорооч тэр яалч Chronic. За дараагийн цомог болохоор Gangsta Service-ийн гаргаж ирсэн 2 цомог байгаа. Street Store нөгөөх нь Play by Street Rule гэдэг. Энэ 2 цомогны айл нь вэ? Play by Street Rule. Энэ бол амар easy асуулт та. Энэ ер нь бол хамгийн анхны цомог шүү дээ яг Gangsta Service-ийн бусдынхан ч тэр тэгээд бас нэг юу вэ? К ерөнхийдөө хийж өгчээсэн. Энэ цомгийг яг хэвлэлдэг. Тэгээ нөгөө хамгийн анхны гудамжинд зарагдлаад 2 хоногийн дотор дуусчихсан шүү дээ энэ цомог. Өөрөөсөө зарж исэн гэсэн тий. Өөрөөсөө шууд цомгондийгээл тэгээд дуусчихсан. Тэгээд энэ дээр яг орсон дуунууд ч гэсэн яг нэг техникийн яг тухайн үед рата бааз юуг нь хийжсэн. Бичлэг микс мастер хийжсэн. Яг тэгээд нөгөө техникийн шаардлага талаасаа бас жоохон юу дутуу зүйлүүд байгаа ч гэсэн яг нөгөө дууных нөгөө тракуудын яг чанарын хувьд бол энэ бол
сайн цомог болсон. Street Story болохоор Saga Record. Тийм Saga. Тэгээд Gangsta Series Family гэхэр чинь одоо яг одоо Nega Saint гэж ингээд нэмэгдчихэж байгаа шүү дээ. Илүү олон бүрэлдэхүүнтэй юм уу? Тэрүүгээр хийжсэн цомог. За тэгвэл таны дараагийн цомог болохоор таны эхний хийж исэн 100% mixtape альбом. Дараагийнх нь болохоор Fact World. Энэ хоёр цомогны хэлнэ. Fact World. Тэгээ надад дээр чинь энэний скитнийх өрмөц санагддیں۔ Надад хөөрхөн айлаа. Хөөрхөн айлаа тий. Яг тэр үед над чинь нэг жоон зөвшөөрлөгөө орцсон доо шүү дээ. Тийм үү. Тийм нэг жоон copyright-ын зөрчилтэй тэр үед яг иймэрхүү юм дээр яг нэг яг надад их юу тавьж ажиллаагүй болохоор энэ болохоор яг миний Hustler Music-ийг project явж байгаа үеийн юу вэ? Цомог. Тэгээд энэ дээр болохоор энэ нь бол арай нэг жоохон нөө Facebook нэг жоохон social жоохон хөгжсөн байсан үе байхгүй юу? Тийм болохоор бас энэ дээр тэгээ бас миний нэг хайртай дуу энэ Black Team энэ бас миний яг соло дебют шийд шүү дээ. Ер нь бол тийм энэ дуу муу орсон байдаг. Тийм болохоор ер нь энэ дуундаа энэ цомог ер нь бол надад илүү юу вэ? Таонтын 3 жилийн юм дээр та Black Team-ийг дуулгачихсан. Миний нэрээ утсан дуу гэсэн. Black Team. Тийм ер нь бол энэ цомог бас өрмөц шийдэлтэй тийм Marl бороо. Ямар хэлбэр. Бээр садан болчихснээ гэсэн гэсэн. надад ч утган болохоор ингээд наад цомгоо ингээд сонсчмаасаа тэгээд нэг юм тамхи мэмхгүй болцсон үе үүдэн шүү дээ. Яг нэг гэрээсээ үнэхээр хайгаад олохгүй байгаа. Нэг тийм нэг үе үүдэн шүү дээ. Тэгж мэхээр бас татаар энэ цомгийг гэсэн үг шүү бас. Тэгээ огт ингээд зүгээр татахгүй байж бас болно. Бас татаж бас болно. За тэгвэл дараагийн цомог Money Moves Kach-тай хамтарч хийсэн. Дараагийн цомог болохоор Kach-ын соло цомог. Crimes and Poetry. Энэ хоёрын хэл. Би Homeboy-ийн цомгийг ер нь бол нэгт тавина. Тий. Энэ цомог бол яалч яг юм амар цомог болсон л та. Амар цомог болсон байлээ. Ингээд яг ингээд дуугийн тавиад ингээд зогсолтгүй ингээд юу яах. Money Moves гэсэн ер нь бол тон рекорд ерөнхийдөө байгуулагдаад эхний том ажил тий дуу бичлэгүүд цомгийн ажил нь яг энэсэн. Тэгээд Kach тэр чинь баг жил яг тон тэр дэги бид гурав. Тэгээ Jason скитийн хийсэн байдаг л. Нэг хэсэг нөө цомог гарангууд нөө хүмүүс нөө цацсан дуугаа тавиал энэ чи яг нөө цацагдаагууд ганд нэг хоёр нь цацагдсан байсан баха. Тэгээ нөө скит гэдэг юм дахиж орж ирээд бүр гоё байсан тий. Энэ нөө скит нэг хүн залгасан чи хэмбэ гэсэн юу байдсаа та гэдэг таньдаг юм шиг залгаа. Тэр чин Jason шүү. Тий. Энэ цомог анх би нөгөө нэг сонсны юу сонсч чадахгүй. CD-гээрээ олдохгүй. Тэгээд наа чи нөгөө онлайнаар ягаал тэгэл CD-гээр нэг маш цөөхөн гарсан. Тэгээд iTunes ашиглахын анхны үндэс энийг сонсохын тулд iTunes ашиглаж ирсэн. Тэгээд би ч баг энийг ингэж татаж матаж авахын тулд iTunes яжсан. Тэгээд сонсох. Тэгээд надад хамгийн дуртай дуу Налгар гэдэг дуу байдیں۔ Заяатаа амтсан дээр энэ. Тэр гоё дуу. Тэгээд энэ дээрээс би Швейцар л аваад амар дуртай. Та нэг баддаг нэг тахилт дуулаад бэлтдэг тэг. Мэдсэн дээр тийм K байхгүй ч. Тэгэд энэ юу гоё дуу санагдав энэ Money Moves яг энэ цомгийнх нь энэ дон зүгээр санагддаг. Зүгээр ч яах. Их боломжийн дуу юм шиг санагддаг шүү дээ. Өнөөдрийн цомгнуудыг маань авчирч өгсөн. Mongolian Music гэдэг Instagram пэйж байгаа. Та нар тэрийг ороод фоллоу байгаад илүү ховор нандин цомгуудыг тэндээс олоорой. Өнөөдрийг авчирч өгсөн. Ахтаас маш их баярлалаа. Хүндэтгээд. Надад ч байхгүй цомгууд чамд ээж байдаг да. Бас их сонь содон байх үүднээс бас ийм байвал бас гоё юм болоо гэд. Бичтэр нь ингэж авчираад үзүүлэх гэсэн. Гэтэ одоо дуунууд цомгнууд ингэ CD мэдээр гарахаа болцсон биз дээ. Хүмүүс баргаад тэгэл дандаа л цөөхөн тоогоор пенсл гаргаж байна да. Пенс гараад эсвэл тэгэл сошиал платформудаар л тэгэл. Энэ бол яалч шилдэг цомог авах байсан доо. Цомог авах байсан.
Нөө яваарч тэр юу бол хөвдөө тэгж бод. Яг нөгөө шилдэг хипхоп цомог гэдэг тийм юу штэ тий. Нэртэй аваадсан штэ. Эннээсээ ингээд зүгээр уужиж болно штэ. Тэрдээсээ. Дараагийн асуулт маань болохоор Straight Outta Compton уу? Notorious уу? Хоёр кино. Кино ярьж байгаа штэ. Кино ярьж. Notorious. Тэгээ тэрэн дээр болохоор арай нэг жоохон уран сайхан болж хийсэн санагдсан. Нөө Straight Outta Compton болохоор юу байсан? Яг баримтат кино шиг л юм байлээ. Тэгээд дүр нь өөрчлөгдсөн болохоос ш. Нөө тийм яг хэтрүүлгийн хэсгүүд бас байж байлээ. Гэтэ илүү арай л юм юу нөө biography талаа барьсан санагдсан. Би энэ киноштой гоё доо ярьж мээр өөрөө ингэ ярьж байгаа юм шиг. Тэпек орж ирдэг мэрдэн гоё те. Тэпек орж ирдэг. Тэнгүүтээ буцаад All Eyes on Me гэдэг Тэпекийн кинон дээр яг тэр хэсэг нь буцаад ингэж орж яг тэр дүрээрээ тэгж огтлцдаг нь тэр их гоё. хин хийсэн юм байлээ шүү дээ. Ники Минаж энтрийн клипийг идэж юм билээ. Ямар бүү юм билээ. Нэг тийм нэг залуу байдаг ш нэг клип найруулдаг. Тэр найруулсан юм байлээ шүү дээ. All Eyes on Me ч бас санхүүгийн юу гэж бас яасан нөө сагчин Жавал Маккей л тэр чинь нэг хөрөнгө оруулалт хийж мэгээд яг зогсож ирсэн юм байл шүү дээ. Тийм үү. Тэгсэн чинь тэр нэг Жавал Маккей гэдэг тухайн үед Gold State тоглодог байхдаа хөрөнгө оруулалт гэдэг кинонд дууссан юм байл. Тэрнээс бас том компани бол гоё юм бол гоё л хийхсэн баг те. Өнөөдөр тэгээд компьютинг оронд ингээд харьцуулагдчих юм байна. Тэг яг Тупекийг мэдхгүй хүн бол ингээд яг үзэхэд бол Тупек гэж нэг юм хүн байдаг ойлголт авах юм байлээ. Тэрний он зөв баримт кинонууд нь хамаагүй яг гоё. Тупек. Ээж ихэн дүрийн жоо хэтрүүлж илээ те. Нэг юм үзэн ядалтандаа бүр юм шатцсан нэг юм эмхтэй байж байгаа л. Уг нь амар гоё жүжигч. Нөө Вакандад Уг нь бол тийм Woman King мэдэр тоглодог те. За дараагийн асуулт зугаарай. За дараагийн асуултаар хаа бас кино. За. Hustle and Flow тренинг дээ юу? Трендийг нэрлэе. Яг тэгэхээр Hustle and Flow бол уус тасарсан кино. Бас хипхопын за ер нь 8 Mile Hustle and Flow гэл ер нь яваа шүү. Яг дугаарлах юм бол. дугаарлаа. Тий. Трендээ болохоор яг бүр юм хипхоп гэсэл шал өөр кино шүү дээ. Ер нь бол юу ерөнхий стайл нь Тэр хипхоп сур яваа тэгээд хүүдэд өнгөрж байгаа болохоор тэр чинь тийм болж таарж байгаа байхгүй. Тэгээд Snoop Dre чинь туслах дээр мөр тоглолцоо тэг үсвээ шивдсэн. тэрийг тэр Snoopy бас тэрийг Трендээ дээр би амар их нөгөө юу авч ирсэн. Одоо нөгөө motivation одоо нэг юм үлгэр дуурайл гэх юм уу те. Нэг тиймэрхүү амар их юм бас ойлгож үзчихсэн бохоггүй. Бас ерөнхий одоо хүмүүсийн харилцаа тэгэл ерөнхийдөө нэг тиймэрхүү юм дээр бас ийм байвал зүгээр юм байна гэдэг нэг тийм юм амар сайн ойлгож үзчихсэн бохоггүй. Тэгэхээр трендийг нэрлэнэ. Дензел Вашингтон бол угаасаа Мондөг жүжигч. яг миний яг амар юутай. Үнэхээр яг миний хайртай жүжигч. Дензелтэй ол ярих юм бохоггүй. цаа чи нэг ямар юун дээр л нэг юун дээр сайт дээр мэдээл гарсан. Чингис хааны тухай кино игдэн гэсэн чинь Чингис хааны дүрд нэрнд явчихсан шүү дээ. Дензел нөө? Өөр харчаад арайгүй хэлгээд тэр зүгээр нэг юм шоу маяг нэг тийм мэдээ Америкууд хийж байгаа тийм кино. Гэтэ Дензел бол бас ийм нүдэрээ тоглолттой ш цаа чин. Нүд нь бас амар ш. Тэр Frank Locks яа. Онгоц зэрэг кинон дээр бас амар. Тэрэн дээр өөрийг Амар гарч ирж. За дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуултаараа Get Rich or Die Trying уу? 8 Mile уу? кино те. Тэ хоёлаа бас кино. 8 Mile. 8 Mile. 8 Mile. Өсвөр наснд байна бас Чухал бас амар хянаад жисэн кино штэ наа. Би өөр тэгдэг байсан гэдэг юм гондом малган өмсөд тэгэд нөгөө нэг цагаан юм уу ингээд өмсөд хар өмсөд цүнхөө орхиод хогны юу утаа штэ тэ хараат тэрэнд хичээлдээ ээж мэж явж тэгтлээ наваг оруулсан байна гэж бодлоо. Тэгээд нөгөө VCD-гээр яадаг гэсэн.
наран толгой судалдаж авч ирсэн бохоггүй. VCD-гээр гэртээ ирээл тэрийг үзнэ. Эсвэл Up in Smoke гэдэг тоглолт байдаг гэсэн шүү дээ. Тийм Snoop, Exhibit, тойрдог тоглолт. Ice Cube, Eminem дөрвийн хамтарсан. Тэр Up in Smoke-ийг үзнэ. Эсвэл 8 Mile-ыг өдөр болго үздэг гэсэн шүү дээ. Тэр тоглолт нэр чинь нэг Let Me Ride-г дуулах танаа нэг машинтайгаа гарч ирсэн. За дараагийн асуулт хабас кино. За Кино гоё. 7 сарын 1 нөө аз жаргалтай байд боо юу? 7 сарын 1 шүү дээ. 7 сарын 1 дээр миний тийм бас одоо миний тоглолтыг найруулж байгаа. Анар скины анар найруулагч нээсэн аахгүй. Тэгэл бас тоглолтод орж байгаа Баажа байна. Одоо нэг Жигийн сайн найз зоос тоглодог. Баажа маань аригчин гоё штэ гэдэг. Баажа тоглож исэн. Тэгэл Gangsta Series Family-гийн Nega Doggy Dog, Saint гэх мэт нөхдөд Hustler Music-аас Enzy тэгэл ингээл бас гоё баг бүрдэж исэн. Кино хийж байгаа хүмүүс нь рок хүмүүс. Амар рок исэн бохгүй. Найруулж байгаа хүмүүс нь яг ингээл мэдээж яг нэг тэр ингээд гэтээ хөгжимд амар дуртай хүмүүс найруулагч одоо яг тэр киноыг багийнх нь хийж байгаа хүмүүс нь рокод тоглож байгаа хүмүүс нь хипхопчд. Тэгээ нэг байранд амьдрын яг байрлж амьдрдаг. Тэгээ миний тийм бас амар гоё нэг цаг хугацаа бас яг нэг гоё 2 жил өнгөрсөн. Тэгээ 7 сарын 1 хөрлөлийн тухайс гоё харуулсан. Тэгээ яг ингээд бүрэн гүйтэд ингээд амар сайн кино ингээд болж чадаагүй ч гэсэн зүгээр ер нь бол ингээд яг утга санаа ингээд өгөх гээд байгаа мессежүүдээ бас гаргаж чадсан манайд бас. Би бас нэг саяхан үзсэн YouTube дээр байлээ. Тэгээ YouTube дээр өнгөө байдсан шүү дээ. Тэгээ үзсэн чинь бас гоё байлээ. YouTube-с устгаасаа. За ингээд дараагийн асуулт. Та нэг Hustler Music гэдэг project явуулдаг байсан шүү дээ. Явуулсан шүү дээ. Нэг 2 цомог хийсэн. Тий. Тэгээ бас дараа нь тэрний дараа Backyard гэдэг. Hustler Music-uu Backyard доо. Энэ хоёр том project. Би Hustler Music-д илүү хайртай. Яагаад гэвэл Backyard болохоор Rata Boz Jakul хоёртой байгаа шүү дээ, тий. Ер нь бол бид гурав чинь яг энэ дуу хөгжим гэхээс илүүтэйгээр нэг шоундаа илүү анхаарч исэн. Яг тэр шоундаа илүү анхаарал тавьж яг тэр нэг хэсэг хугацааг өнгөрөөсөн. Hustler Music болохоор одоо Streetman-ээс Enzy гэдэг ч юм уу, Gangsta Series-ээс ингээд Descent TB, тэгээ CCB-гээс Blackie гэдэг ч юм уу ингээд бас нэг сонирхолтой баг бүрдсэн. Тэгэл Oakland-аас Baby Cash, Saint гэл ингээл явж исэн. Тэгээд манайд бас тэр үед манайд хийжсэн хөгжим болохоор бас шинэ байсан бохоггүй. Одоо яг тэр үед яг нэг Ace Hood, Rick Ross энэ яг нөгөө ингэжсэн үе шүү дээ. Яг best. Тийм. Яг тэр үеийн яг хөгжмийн одоо стайл те. Тэгээд ерөнхийдөө хувцсны стайл, тэгээд хөгжмийн дууралт энэ зэрэг нь бол аль болох авчихыг завдж исэн бас нэг тэгээд ер нь бол бидний шалтгаан бас нэг шалтгаантай бас ингээд тэр баг дарсан нь тэгээд гээгүй байсан бол хэрвээ миний бас нэг хүмүүст бас нэг жоохон юмудаа хүргэж чадсан бол бас гоё бас нэг нэгдэл байсан тий. Гэтэ бас Hustler Music Level гэдэг тэр нас гоё дуут ш. Дон бол зүгээр амар гоё. Ambition гэдэг тий. MC авуултлаа тий. Тий. Midnight Hustler Music үед гарч ирсэн бол штэ. За тэгвэл дараагийн асуулт. Энэ хоёрыг харьцуулах гэж байна. Хуучин одоо тухайн цаг үед цаг үеэр нь лаг. Yes. Bone Thugs Harmony уу G Unit уу? G Unit. Gorilla Unit гэсэн үг юм байл ш нэрэ. G Unit нь single gangsta юм уу ямар юм бол гэж бодлоо гэдэг. Gorilla Unit юм байл ш. Яагаад Gorilla гэсэн юм бол тий. Угаасаа харахаар Gorilla-лууд л угаас тэр Lloyd Banks, Tony Yayo тий 50 Cent-ийг харалта Gorilla угаас. Гэн бас байсан гэдэг ярьд байдаг. Гэн бас G Unit байсан. Муудалцаад явах тас. Энд клуб дээр бүжилж идэг штэ. Young Buck гэдэг ер нь бол ингээд тэр нэгдэл бас
бас амар юу шүү G-Unit. Юун дээр яриад идэг өстэй. Eminem ярьдагчлаа, энэ ярьдаг лээ. Баримт кинонд ярьдаг. Shady Records зүгээр байжсэн чинь ингээд нэг G-Unit орж ирээд бүр манайхаа бүр самарсан гээд бид нар ингээ хантаацтай те хоёртай машинтай бүр ингээ дандаа юм олуулаа явахгүй болохоо ойлцоо. Шууд ингээд тийм биднэрт манай aftermath тийм эрсдэл үүссэн байгаа байхгүй тэрийг дагаад тий. Тэгээс нэг пүүз мөснүүд гардаг цамц цамцтай тий. Бидний дээр гаргасан тэр хувцсны тэр юунууд нь бас амар шүү дээ. Тийм тэд нар амар чанартай тий. Тэгээ Монголд бас байдаг өссөн шүү дээ. Мерсерээс харагдаад тий. Тэ шоп мопор бас орж ирдэг байсан. Саралд байдаг тий. Тэрүүгээр бас G-Unit гэсэн нөө Mac Zack-нууд орж ирдэг гэсэн шүү дээ. За дараагийн асуулт. Аялагч анхаа юу? Цоо битсэн. Аялагч анхаа. Анхаатай бас олон жил ажиллаж байгаа. За өгшөө нэг юм боллоо. За аваад өгшөө ямар ч ажилтаа байсан цаашаа тэгдэг байхгүй. За аваад өгш. Ма цоо болохоор цоотой болохоор сүүлийн 2 жил ажиллаж байна. Гэхдээ цаа чи яг ингээд сайн битмейкер мөн. Гэхдээ яаж ч утсаа яг анхаа бол хөгжмийн яг энэ Монголын ялангуяа жижиг болгоч штэ. AK жижиг болгоч. Цаадах чинь бас амар хит дуунуудыг хийлээ. Тэгээ одоо миний яг мейнстримийн дуунууд байгаад байгаа байхгүй. Тэрийг аяыг болохоор за энэ хүмүүст хүрэх дуу бол анхаагаар хэлгэнэ. Джейснер дахилтын дуулал нь Батаараа гэдэг нэг тийм байдаг байхгүй ер нь бол. Тэгэд энэ дуугаас Батаараа хийдтэй гэд бүх хүн сонсно. За нэг жоохон одоо Big Fish ч юм уу те яг миний нэг өөр яг нэг яг жинхэнэ нөгөө миний дотроос гарч байгаа нэг яг өөрийнхөө юмнуудаа хийн мэн гэж ярьдаг штэ тий. Яг тиймэрхүү зүйлийг болохоор цоотой хийдэг тий. Монголын саксыг үзэж байна да. Сүүлийн үед үзэж байгаа юм. Би Америкийн саксыг үзэхгүй байгаад нэрд. Тэгээ энэ жил ерөөсөө сакс макстаа зурлцсангүй. Нөгөө нэг хөлгүүд тоглодог байсан. Одоо тасгалжуулагчаар ажиллаж байгаа Az2. Тэгээ Азаа. Шийддэг. Тантай 10 жилийн нэг төгсөлт гэлөө. Үгүй. Тэр чинь түр 10 жилээсээ найзсан. Найзсан. Цаа чин 3 дахь сургууль, би 16 дахь сургууль. Тэгээд тий. Манай сага мага тэр ирээл цаа чин бас яг нэг лиг ихтас ороогүйсэн. Тэгтээ ирдэг. Тэгэл юм төмпөнтэй цөв мөв авчирд өгдөг байсан бохоггүй цаа чин. Тэгээд нэлийн дээр ирсэн найз. Тэгээ гангстаас ирсэн дунууд дуртай. Бараг гангстаас ирсэн нэг юм шиг л ирнэ ингээ явчихдаг. Тим гар эс цаа чин. Тэгвэл Азаа юу, Том юу? Азаа. Азаа штэ тий. Азаатай ч бас ингээд цаадтай чинь ингээл найз нөхөрлөөд бас олон жилийг ардаа өнгөрөөж ин цаадхны чинь бас ингээл одоо ингээд сакс макс ингүүд би Азаагаар ерөнхийдөө төсөөлдөг байхгүй. Уус хамгийн ойрхон байсан. Цаа чинь хөгжим ингүүд десант гэж ерөнхийдөө бас Монголын хипхоп ингүүд десант гэж төсөөлдөг нэг тиймэрхүү юутай. За тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуулт болохоор цэцээ юу, рокет бэ юу? Сабиг чийдцээ рокет бэ хамаа. Дооны эхлэл дэнц гэм эхлэл хэсэг тэр. Тэ. Ер нь бол би тэгж бодоод байгаа байхгүй. Одоо ингээл Монголын ингээд хипхопын ингээд үе гэж байгаа шүү дээ тий. За үе дондоо болохоор ингээд rock bay G. За одоо ингээд нэлээ олон хүмүүс мэддгүүдийг нэрлэж байгаа шүү дээ тий. К энтрэгээ оруулахгүйгээр. Тэгэл за ингээл цэцээ, десант гэл ингээл энэ нэг 4 хүн ерөнхийдөө яг зогсолтгүй бас юма хийсэн байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол тэгээд одоо нэг өгөж үлдсэн гэдэг шиг те нэг тиймэрхүү нэг юу байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дээр болохоор нэг тийм ерөнхийдөө нэг хоёулынгийнхэн дууг нэг амар сонсч монстгүүлтэй. Гэтэ яг зөвөр ингээд яг ийм хипхоп яг ийм family гэдэг утгаараа ерөнхийдөө нэг үеийн төлөөл тий. Тэг яг нэг үеийн төлөөл гэдэг утгаараа ер нь бол тий тэр хоёрыг бас дундаад дурдсан. Тий. Тийм учиртай шүү. Тэгээ төлөө. Хоёуланд нь амжилт үзье. Хоёулаа энэ жил тоглолтоо хийж байгаа юм байлээ.
Тэгээ G Homeboy маань бас Homie маань-аас үдчихэж байгаа. Цаа чи бас тоглолтоо хийн. Тэ. Үзэх тоглолтод их байна. Энэ жил айгүй олон тоглолт байна. Яс тоглолтод босч яс тоглолт үзье. Нэрээ тийм тоглолт гэснээс оны дараа тэр нэг тоглолт үзсэн байл ш нь 50 Cent. 50 ёо. Тэр гоё байсан. Амар эсэ. Хүнээс нэг мөрөөддөг үзэх тоглолт юм үзэх хүмүүс юм. Одоо даанч тэгээд тойроод дуусаад тэгээд зодог тайллаа. Тийм ерөнхийдөө цаа. Тийм ер нь бол дуур ихгүй ер нь бизнестэй гол анхаарлаа хандуулна гэж байгаа юм байлаа. Бизнес рүү орж байгаа юм бэл. Тэгээд энэ Казахстаны тоглолт төлөвлөгдөөгүй тоглолт байхгүй. Хулгай гэдэг нь шүү дээ тий. Түүрийн хулгай аялын тоглолттой хулгай хийгээд дундаас нь нэг цонхтой цаг гарангуут нь тэнцэн аваад ирсэн. Тийм тоглолт юм байлаа. Тэгээд Казахстанд чинь нэг ойрхон зарлагдсан 14 хоногийн өмнө зарлагдсан баха. Тэгээд бид ч нэг тонтой 5 жил байгаа гэж дуусаад яг завтаа олж таарад яг нэг шинэ жил яг тэрээр яг голд нь яг гой яг юм зав гараад ир тэ. Тэр нөгөө комон визгүй нэгт визгүй хоёрт бас нөгөө зардал багтаа ойрхон гэдэг утгаар за комон ямар ч эргэлзээ авахгүйгээр за явцгаая гээл. Тэгээ бид тонтой зоо бөөзи дэги бид тэр хэд явж үзсэн. Та хэдийг үздэг хэсэг тэр нөө хувцсыг ингэж нөө тайлдаг. Та тэрэн дээр тийм байснаас тэр бүх тоглолтын дээр л тоглолт юм байлаа. Тийм. Тэр нэг өсө өрөмсдөг. Тэр мэнийг гэлдэг. Тий. Олон хүн те. За дараагийн асуулт руу гарцгаая. Жаколо Ратабазо. Жак өгсөн sorry Ратабаз. Тий. Ратабаз болохоор гангста сервис түрүүн ярьжсэн нэг садар эмийг балб гээл тэрээс яг гангста сервис эхэлж яхад л ерөнхийдөө заадах чинь кад юу чинь Cold Rhyme гэдэг хамтлаг байсан. Тэгээд хамгийн анх манай дууга бичүүлэл ингэж яхад л заадах чинь ингээл 102.5 Amplified Records гэдэг бичижсэн. Манай дэм бас маш олон юмыг тэр үедээ тэгэл нэг мөнгө төрөг мó манайд тэнгуү тэгэл заад цагаал ингээл манай тэгэл нэг боломжоор ингээл нэг шил юм ч юм уу те эсвэл ингээл нэг юм хоол моол ч юм уу те хоошор мошор барьж ороод тэгэл бичүүчдэг байсан. Тэгээд бас тэрний хүчинд бас энэ юу энэ анхны нэг цомогшдаг ангстаас ирсэн. Тэр бас ерөнхийдөө бас бууцынхаа өвөмөр сэтгэлийн хүчинд бас бүтсэн цомогшоо тий. Нэр нь л ороогүй байдаг болохоос цаа чи ерөнхийдөө бас нэлээд бас нуулсан шүү. За дараагийн асуулт руу гаръя. Bismayo Blaco. Распон. Тараспон чинь Араспон. Монгол рэпинг Караспон. TV. Шивээс араасан би юун дээр л гэдэг. Тийм TV ч бас ирээ зэрэгүүр рэпер шүү дээ. Яа. Уулзах даяар гоё юм байл шүү дээ. Яриа сухт. Яаж яах вэ тэр мэдлэг боловсрол нь бас амар. За чи нэг хятадаар нууцаар ярин зөө нууцаар хятадаар ярьчин. Тэнгүүтээ Орос, Англи унган. Юу нь бол унган ярина баг унган ялгагдахгүй ярьдаг. Тийм. Тэгээд цаа чи ингээд нөө ерөнхий ингээд нэг юм мэдлэг мэдээллүүдэд мэдээллийн чанартай мэдлгүүд эдэн штэ тий академик биш. Тийм яг тийм мэдлэгтэй бүр амар ерөнхийдөө. Таны тоглолт юу ирэх байх та. Цаад чинь ирнэ. Тий хэрвээ яг Монголд байж чадхал юм бол цаа чинь ирнэ. Хэрвээ яг үнэхээр яг гадагшаа явах юутай бол амжихгүй байх. Тэрийг болохоор одоо нэг лайн апа зарлан тэгтээ ерөнхийдөө тодорхой болно да. Тэгтээ бизма гэдгээр нь зарлаа шүү дээ. Би хийсэн маа шүү дээ. За дараагийн асуулт. Yomojio бэ Тамиро. Канзас. Тэ Канзас. Яг гэвэл Канзас цаа чинь яг нөгөө бас дээр над шиг санагдаад байт. Хоочны. Тэгээ нөгөө нэг wordplay гэдэг чинь нэг раймаар тоглодог ч юм уу. Миний зүгээр юм өөр юм дуртай нэг тийм хипхоп үгч скил гэдэг шүү дээ. Тэр техникүүдийг бас ингээд гой хийдэг. Тэгээд ерөнхий зүгээр ингээд юм хитгэхийн нэг юм урлаглаг ийм хипхоп байдаг шүү дээ. Би тиймэрхүү хипхопт нэг жоон дургу байхгүй юу.
юм урлаглаг ойлгож байгаа үстэй тий урлаглаг хипхоп гэдгийг зүгээр юм хипхоп болохоор юм лайфстайл талдаа байж иж яг нэг гол сүнс нь байгаад байдаг байхгүй юу. Яг ганцаас ингээд хогоо асгаж явахдаа дуулдаг тий. Тэгээ зүгээр ингээд явж байхдаа нэг ажил амжуулан энэ гоё газар байна штэ. Энд чинь ингээд клип шаачи гэдэг ч юм он бойтоо чил аут хийгээ сууждаг. Ерөнхийдөө тим хипхопт илүү дуртай. За дараагийн асуулт болохоор гинжин үү мэх захгүй юу? Штэ энэ. Энэ бол уулт штэ. За Хоёулаа гоё шаадаг ер нь бол. яаж ч амар сонсголонтой дуу хийж өгдөг л юм захгүй. Тий. Надад бол тэг санагд. Тий. Тэгэд яалч юу ингээд хипхоп хоёр хүн байгаад дээ штэ. Аяг реклам. Тий. сүүл би гэжтэй дуу гаргасан. Тэр нэг гоё дуу байлаас. Захаа гэдэг. Тий. Тэрс даа. Бүр сүүл гаргасан дууны Руки гинжимик захгүй шин доонод байгаа ш. Десан Джейсон гэдэг шиг мих заахгүй бие экс гэж байхгүй. За дараагийн асуулт руу оръё. Монголын хипхоп хэдэн диж нэрээ харьцуулсан асуулт. DJ Gizig үү DJ Crazy Talk уу? Гизэг дүүтэй гэж бас нөө рилд байх үеэс нь л тэрнээс өмнө л дөө яг нэг DJ гэдэг утгаар нь рилд байхдаа DJ болж байсан шүү дээ. Тий. Тэгэл тэндээс хоош ерөнхийдөө ингээл янз бүрийн одоо нэг чухал тоглолтууд энэ төр дээр гизэгтэй ингэж явсаар хагаад одоо ер нь яг ингээд ер нь ойлгочтой болцсон. Цаа ч н одоо ингээд бид чинь юм уу ярилцахгүй шүү дээ. Нөгөө цаака. За ер нь л мэдчихдэг тий. за хитэн дөө дуусах яах гэн. Окей хитэн дөө. За окей. Дараа нь гизгийн мэдлэг. Ерөөсөө. Тийм. Тэгэл цаатан тавьсныг дуулчихна. Ингээд тэгж ойлголцчихно гэдэг чинь бас амар байгаа байхгүй. За тэгвэл дараагийн харьцуулт маань DJ Заяа юу DJ Чин үү? DJ Заяа. Тэ яалтч юу Заяа DJ-ийн OG. Тэ OG цаач нь бас анхдагчтай нэг штэ ер нь бол яг ингээ хипхоп хөгжимч гэлтгүй ингээл ер нь бол ингээд нэг юм DJ-нэрийн нэг нийтлээдэг штэ тэ. Тэр мөрөндөө ч гэсэн тэгэл ер нь бол статус нь бол яалч юу Заяа Одоо хүртэл скил 8 арай л. цаа чи одоо хүртэл байж штэ. Амар. Сайжирнуул гэхээс мод. Тийм мод. Гар нь хөдөлгөөн олчихгүй бол яачлаа штэ. DJ Чин бас айгу. Сайн скил. Таны бас Миний хоёр дуун дээр байгаа штэ. Black Team. Black Team дээр л байдаг. Тэ нэг өөр нэг юун дээр задаргаа давлгаа гэж Жакур дээр дуун дээр байгаа. Фактив оролт цом. Тэр их бас. Тийм, чин бас алдаг диж шүү ер нь бол. За тэгвэл дараагийн асуулт. Лоочсон уу Ванкуу шүү? Хоёр зөөрих. Татдгалтай. Яон тэ ер нь ахтай өнөр лоочсон. Би Ванкуш гэж нэрлэнэ. Ванкуш яг нөгөө нэг одоо бид чинь гангста сервис байсан, тэдэд Ванкуш байсан те. Ингээл явж хахад ингээд одоо та нар нэг сайн мэдхгүй дуунууд бас байдаг байхгүй яг бидний машинд явдаг байсан, бие бинийхээ дуу сонсоол явдаг байсан, тэр дуунууд байдаг. Тэгээ яг тэр утгаараа Ванкушийг Нэг соёлын довтлогоо гээд Ванкуштай хамтарсан дуу байдаг те таны. тий Бид тэр байлаа. Би десант гэдэг таны юу хаагаад нэг дуунуудыг харьцуулах гэдэг ядсан чинь Ванкуш десант гэдэг сонссон чинь соёлын довтлогоо. тий нэг тийм дуу муу байдаг. Сүүлд нэг цэцэг тэр дуун дээр нэг өөр дуу ганцаараа нэг соло дуу ийдсэн байт. Тэр дууныг аян дээр нь тэр уг 80 амар гоё шүү. тий аян гоё. За дараагийн асуулт. Тонотын хоёр үнийг харьцуулсан байгаа. Монтрепийн бабар ах уу? Дижитал эрк ах уу? Эрк ах. Тий. Миний харилт өөрөөс би тэрийг авах бабар ахыг сонгох гэж бодож байсан. Тийм үү.
би Эрк ахыг сонгож байгаа. Би шууд одоо яг ингээд асууж байгаа асуултыг шууд нөгөө нэг яг артист талаас нь шууд ингээд юу байгаад байгаа байхгүй. Ер нь бол өөрөө дотоод ингэж шүүж ин л да. Ер нь бол тэгэнгүүт Эрк ах яалчгүй бас Монголын R&B-гийн домог штэ цаа чин бас яг өөрийнх нь дээр соло тэр нөгөө эмо дуунууд байдаг штэ. Тэр нь бас амар штэ тий. Цаа чин хамгийн гол нь бас хийгээгүй байхгүй. Ерөөс юм янз бүрийн элдв тусын тийм дуу хийгээд байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө нэг дуун дээр амар удаа ажиллаж байгаад нях хийдэл нэг авдаг тий. Тэгэл Дижиталын чамдагийн аяын өөрөө Эрк ах хийжсэн гэдэг тийм л. тийм үү. Яг аяын бит нь үү? Тийм өөрөө Эрк ах хийсэн гэж. Тэгээ нөгөө Батука ах л тэр хоёр яг ингэ ярилцж чад хийсэн ч гэл. Тийм байт юм л. За дараагийн асуулт. Монтореп Lumino юу? Байлдан дагуул гэж. Аха. 5 2 энэ дэр ууна. За. Cheers. Cheers. Бас зөөлнөр явахтаа гоё юм биш үү гэд. Дандаа зөөлөн штэ. За дараагийн асуулт. Хоёр хүү юу Эсэндаа юу? Эсэндаа хамтлагт бүр амар дуртай. Нэг бүр ингэ Бас сэлэр болдоо штэ. Яг нэг тэр нэг одоо тэр нэг үеийн дуунууд байгаа штэ тий. намайг сэргээсэн хайр гэж гарч ирэл тэг. Бас анар хийдэг байсан клипийн. Тийм. Тэр бас л алхдаг наа тэр хоёр. Тэр мөр үеийн дуунууд бас тэгэл нөгөө яг гоо тийм хайр дурлалын сэдвтэй тэр дуунууд нь байна. Тэрнээс гадна одоо нөгөө миний нутгаас хөлөө аав мөнгө гэл ингээл бас нөгөө талынх нь бас нэг дуунууд байгаа шүү дээ. Тэр мөр дуунууд нь ч гэсэн яг ийм хөнгөн стайлаар ийм хүнд сэдвтэй дуунуудыг бас ингэж хөрөгтэй бас гаргав. Тэгээд стайл нь дийлдэхгүй. Йоо. Тэгээ тоглолт Монголынхны юу тайзны засалт үзсэн ингээд битүү ингээд юм дотор хүмүүс бүжиглээд байдаг хаа. Тэгээ хоёр давхар нэг өөрөө шиг ингээд хөөс гаралцсан. Тэгээ цаанаас нь гэрэл өгөө наан нэм сэлвэт хүмүүс бүжиглээл тэ. Нэг дээр жоохон багт нэг тэр хамтлагийн дуу хэр цаан дуулах гэх нэг дээр тийм нэг шоу ч юм шиг тийм явдаг байсан санаа. Тэгээ ингээд хамтлагийнх нь өөртөө ингээд суучаал урд нэг хүмүүс гарч дуулаа. Тэгээ өөртөө шүүж мөг тэг санаад ах юм яг. За тэгвэл дараагийн асуулт. iStop дижитал уу? iStop. Яг хамтлагийн хувьд шүү дээ, тий? iStop. iStop яах нь ч одоо юу ярих вэ, тий? Терминал шүү. 26 жилийн дараа байсан. Саяас тэр хийдэг орц тэр лимиттэй боогийнх батрагл авах гай гарч ирдэг амар юу тий. Тэр бас гоё үзүүлбэр байсан шүү. Гин амар юу нэг шторк явжсэн гинт гарч ирэл. За тэгвэл дараагийн асуулт. Жэни юу миссэн юм уу? Хуучин цаг уу одоо цаг уу? Би бол Жэнийг эхлээд тавина. Тий. Жэнитэй бас нэлээд хэдэн дуун дээр бас хамт орсон байдаг. Тэгээ битэрийн бас яг хоёулах нь хамтсан дуунууд ч байдаг. Скил амар дуутай. Тэгэл нөгөө Gangsta Service-ийн одоо яг бид нар яг ингээл яг эхэлж ийсэн яг тэр үед Жэни цаачин байж лээсэн бохоо. Яг ингээд тэг чин баг ер нь Монголдоо ганцхан байсан шүү. Яг ингээд ганц хоёр хүн би. Гэхдээ тэд нар ингээд дуулахаа болцсон. Жэни ерөнхийдөө ингээд л явжсэн. Жэнид сайн продюсер хэрэгтэй байсан. MC дагсан ерөнхийдөө Жэнийг зөвлөлдөг байсан. Тэгээд Жэнид сайн продюсер хэрэгтэй байсан ер нь яг тэр үед надад зүгээр тийг санагддээ шүү. 15 6 онд л анхаах Жэнийг тэгээд нэг талигч наба тэгээд хийм блэ нэг талигч хаяах хэд нэг юу болж ирсэн шүү дээ. Зуны зуны дурсамжтай өдрөдлөө нэг тийм хамтлаг болсон. Нөгөө хамтлагийнх нь нэрийг хэлдэ. Юу лээ? Харин нэр нь орж яг марцсан. Би өмнө орж ирсэн. Зүгээр яг тэр дууных нь нэр нь орж ирээд ах нэг яг ялаатай зуны дурсамж гэдэг юу.
Гүн ухаантай. Гүн ухаантай Тий. хөлгөө ах. Тий, хөдөлгөөн гэдэг. Тий. Гүн ухаантай. Тэгээ яалч гэнэ. Баг нэг цомог бэлэн болцсон байдаг шүү дээ. Хагийн ах утсан дээр нэг явж идэг. Тэгэл тэндээс нь сонсдог ус. За дараагийн асуулт. Дүүнэр асчаа. Хооронд нь харьцуулж асууж байгаа. Соо юу? Яабо. Соо. Наг яапта соо танилцуулж ирсэн шүү дээ. Тийм. Тий, сонноос. Тэр чинь би ч одоо яап гэж хэлж болохгүй уу шүү дээ. Гэж яг анханасаа яг хоёр дүүрийн баг гэж хэлдэг. Тий. Яап соогийн дөөж тэгээд соо танилцуулж ирсэн байхгүй. Сая сүлд лимит тоннд дороод одоо энэ уран бүтээлүүд нь гараад эхэлж байна. Шинэ уран бүтээлүүд байгаа тантай амантай хамтарсан. Тэг ер нь цаа чинь юмнуудаа хийж лээ. Тэгээд одоо цаа чинь нэг ажил байгаа энэ миний тоглолт. Тэгээд тоглолтын арга зэрэг юмнуудаа төлөвлөөд ер нь бол хийнэ л гэчлээ. За чи манайхаа нэвтрүүлэлт ороод гарсан. Аа. 3 дахь дугаар дээр. Давгүй басна. Тэгээ гоё дугаар. Speak G-д сат өгсөж би одоо хаана гоёлээ гэсэн хариулт өгсөн. Тэгээ за чи бас одоо яг хүмүүстэй хамтраад гоё юм хийнэ гэл. Одоо яг хийн. Бас жоохон level up тий. Сүүлд нөгөө таандартай ломи те тийм дуурсан те. Тийм. Сайн нэг клипний тизер яваад байгаа шин. Тэгээ Power X бойлоо тэр Power X бас тэр нэг зам хааж магаад хотын тэгвэл хит аварч нөгөө Cypher дээр бас нэг гуднуушнаас ургасан Diamond тэр нь бас өрмөц сонсогдлоо надад. Яг лимит ихэлтэй хэсэг тэр. За тэгвэл дараагийн асуудал лимит үү таандрав? дараагийн асуудал гэж. Асуудал ч үүслээ дээ. Асуулт гээгүй юу? Асуудал гэсэн үү? Асуулт. Асуулт шиг үсэн юм да. Дацтай малтай. Таандар. Би ч одоо цаадах чи ер нь жоохон өсвөргөх дургуй шүү дээ ер нь таандарт. Янз бүрийн тийм ховж хэрүүл ороод тийм хэрн нэг зах дургуй. Тэгэл тэгж л хайрладаг дөө. Яг уран бүтээлчийн хувьд бол тэгэл цаачаа. Заримдаа надад үлгэр жишээ болсон шааж байдаг юм шүү дээ. Тэр бэкердыг сүүлийн шилдэг 10 оролцогч өөрчлөг. Тэгэхэд ер нь бол яг тодорхойлцсон байсан тандар. Ер нь яг төрүүлэх нь энэ л ер нь яг төрүүлэх юм байна да гэсэн нэг багцаа байгаа ш танд. Багцаа байгаа. Тий. Тэрэн дээр ерөнхийдөө бас ингээд Өсөлтөж тодорхой болсон хүмүүсийн нэг байсан. Тий. Тэгээд одоо тэр нөө UB Palace-д болсон нэг юм юу болсон штэ. Тийм хамгийн сүүлийн яг тэр болсон штэ тий. Яг тэрэн дээр л яг за ингээд тодорхой болсон хүмүүс нь яг энэ дээр яаж одоо яг үзүүлэх вэ гэдэг л тэрийг л ерөнхийдөө хүлээж ирсэн бэ. Тэгэл окей за. манай асуултууд ч бас ер нь бас дуусах тийшээ хандж байна. Дараагийн асуулт доктор Dre Tupac. Наач ихтэй ямар амар юм шиг. Dre-г өөрөнтэй харьцуулсан байж байгаа болоод асуулт асуусан. Тэр нь ч бас болж. Тий. Өөрөнтэй харьцуулсан бол биш үү? Ямар ч асуудал байхгүй. Тий. Тэр үүднээс харин бид хоёр орж ирэхээс өмнө ярилцж байгаа. Аха. Асуултаас нэг шинжилээд. Би бас Dre-гийн бодол үнээр яг фэн. Тэгээд Dre-гээс бас амар үлгэр жишээ авч ингээд үлгэр дүүрэл авч мааж ер нь бол тэгж ажилтдаг. Харин Tupac явганаас гарч ирэл. BGS нас тий. Тийм. За тэгвэл дараагийн асуулт 50 Cent уу Game уу? Ер нь бол 50. Би геймд бол бас үнэхээр хайртай задахчаа. Цаа ч бас гоё. Ер нь бол яг нэг тэнд байгаа бидний адилхан бас юмнууд бас зөндөө байдаг байхгүй. Одоо характерын хувьд ч тэр тэгэл ерөнхий нэг юм сонирхдаг нэг юм хэлбэр дүрс байдаг штэ тэ тэрний хувьд ч тэр яг нэг тэр адилхан юмнууд зөндөө байдаг. Гэтэ 50 Cent бол ялч тэгэл энэ дээр нэрлэгдэн штэ. За тэгвэл дараагийн асуулт.
Боог яах уу? BHT юу? Боог яах. Тэ. Боог яахыг нэрлэнэ энэ дэр. Тэ. Яагаад тэгэхээр нөө миний мэдхийн л боог яах штэ нөгөө. Тэ. Тэр үеийн тэ боог яах штэ. Би тэ болохоор тэ. Коби. Би тэ одоо л ингээд яг юм найзууд ингээд бас миний яг ингээд хөөд яг хөөд гэдэг дуу гараад тэрнээс хойш ингээд BAT-тэй бас ингээд ойрхон байдаг байсан. Цаа чин бас жигийн продюсер хийдэг байсан. Тэгэл тийм боловч яг ингээд ер нь яг ингээд бодонгууд боог яах вэ гэхгүй. Тэгээд боог яахтаа бол тэгэл ер нь бол нэг сүүлийн хэдэн жил бол нэлээд бас яг найзууд ах トゥ найзууд яг гоё ах トゥ нэр гэж явж байгаа тий. Тэр 7 Days-ийг сүүлд гаргасан нар хамтрал дээр BHT. BAT ч бас Тэс гоё хамтрлаас. бас Монгол хипхопын шигтгэжтэй цаа чин BAT бол тийм. Тэгээд нөгөө цаатны чинь надад яг BAT-ийн таалагддаг юм их юм бол юу цаа чин нэг юм хипхоп тэгээд бизнес тий гэдэг юм утгаар нь явдаг. Тэгээд бас entertainment гэдэг юмыг бас алдагдуулдаг бас явдаг гэж санагдаад байдаг хөөхгүй. Сүүл тэр таандрын тоглолтын дээр ирсэн байсан шүү дээ. Тэр би анх удаага л харж үзэж байгаа шүү дээ. Тэр жоохон бахаас биддэг юм. Анх удаа тэр түрүү жилийн таандрын тоглолтын дээр анх удаа харж иж үлээ. За тэгвэл дараагийн асуулт. Gangster Services 500 pound. Pound шүү дээ. Тайлбар. Тайлбар байгаа. Pound-тэй за ингээл хамгийн анх цаа хипхоп наанууд цаана яг нэг хипхоп яг утгыг ойлгоол те энэ зүгээр юм хөгжим биш юм байна гэдэг тийм утгыг ойлгоол тэндээс эхлээл цаадах ч юм бас одоо би ингээд илүү мэдээлэлтэй заяа. Ингээд тэр нь тийм байт юм байна, энэ нь ийм байт юм байна гэдэг юмыг хэлдэг. Тэнгүү цаадах ч яг нөгөө яг миний тэр мэдээллийг бодит олгоод хажууд явж идэг гэсэн бохоггүй. Яг ингээ практик дээр ерөнхийдөө паундыг арчдаг. Тэгээд цаатмаа чинь тэр нөгөө логик тэгээд нөгөө үгийн цаана нөгөө нэг философи байгаад байгаа шүү дээ. Паунд школ гэдэг нэг юм бас байгаад байгаа шүү дээ. Ер нь нэг паунд школжор бол нэлээд олон хүн бас байна. Монголд Гүги байна 113, 168 паунд школынхоо. Тийм хүмүүс байна. Паунд бас өрмөц рэпер шүү ер нь бол. Таны тоглолтын өмнө яасан дуун дээр нэг дуу эдгтэй нэг. Тэ where you at гэдэг. Тэр их гоё дуусан. Тэгээ панз болохоор ер нь бол нөгөө wordplay техник талдаа ер нь бол Америкээр бол ер нь KRS-1-ыг ойлгочод ер нь болно. Яг тийм Макими төрлийн хүмүүс байдаг шүү дээ тэ нэг юм technical rap хийдэг тэ. Тэрэн дээр бол панцтай бол ярих юм байхгүй шүү дээ. Ким Крис. Тэгээ цаа ирэх чинь би хоёулаа пиштэй тэ. Тэгээд Underground Kings гэж нэрлэдэг байхгүй садгаж ирж байгаа. Тэр нөө пикник гэлөө mixtape дээр тэр их гоё. Багтаас бол арга хэллийг аав. Тэр пикникийг тэгжсэн шүү дээ. Манай нэг найз хөдөөнөөс ирдэг байхгүй. Тэгээ дуувчдаг эсвэл анх орж үзээгөө. Тэгээд нөгөө саагаад ингээ ирээ суудсан. За найз ажиллаар очиж үзье юм үзьгээл. Тэг чи анх удаа студ байгууллаа ингээл нэг 20 21 мэгтэл бацаанууд шүү дээ тий. Тэгээ байжсэн чинь. Тэгэхээр маа тэр янгоо гэд бүр багын бүр хар багын бүр яг шороо эдсэн найз аахгүй. За яад юм аа наатах чи одоо ингээ нэг очоод нэг дуулж муулаадах та өгшөө гэл. Тэгэхээр за тгийм нэг хоёулаа дуулах уу. Тэгээ Калифорни лоо яаж байгаа ч. Тэгэд манай тэр найздаа харуулах гэж орж исэн доо шүү дээ. Ийм болд юм аа нэг процесс нь те гэж. Бас тэг. Гоё штэ. Янгоо найздаа нэр минь түргээ. За манай энэ асуулт маань дууслаа. Одоо их сүүлийн дуу таалга. Дуу харьцуулсан. Хэсэг маань яваад. Дуу таалганаа. Дуу харьцуулсан дуунууд. Тэгээд ер нь манай энэ нэвтрүүлэг маань өндөрлөгдөх шараа хандж байгаа. За харьцуулсан эхний дуу. Midnight нэг. Энтэй харьцуулагдсан дуу. Midnight 2. Хоёр remix.
Наач нөгөө нэг нэрээ аль нь саяны гардаг Midnight өмнөх Kata Midnight тэр юм уу те? нэртэй Зүг. Нэг тремикс хоёр тремикс. Наач ямар хэцүү юм нэрээ. Гэтэ сүүлийг бас алсан байлаа шүү дээ. Алсан гэж бодсон шүү дээ. Би саяхан гэртээ үзээд амар гоё. Яг ингээд нэг тухайн үед яг ингээд яг үе үедээ ингээд шигтгэдсэн байгаа байхгүй. гоёудынтай ингээд хийд. Тэгэхээр бас нэг үе гарч ирвэл бас нэг 3-нд гарч ирэх. Бас өөр. Тийм. Бас ер нь тэгнэ гэж бодоод байгаа шүү дээ. ер нь Монголд ингэж ремикс хийж байгаас анхны болон тохиолдлууд гэж магадгүй бах тэ ингэж удаан үргэлжлэж байгаа. Тийм. Тэгээ ер нь 5 жил тутамд нэг гэж ер нь анх бодож ирсэн байхгүй. Уул нэ. За энэ сүүлийн шотыг барья. Midnight Remix оролцсон те тэр дуун дээр оролцсон бүх ингээд дүүнэр найзуудаа бүгдэнд нь баярлалаа. Yota House дээрсэнд баярлалаа guys. За дараагийн дуу маань дараагийн харьцуулагдсан дуу. Gangster Service G оролцол. Дараагийн дуу нь клик бүүн буруу газар зүв цагт. Ахтан гэж. Наадсан бол хоёулаа штэ. Хоёулаа л миний ингээл десант гэдэг хүнийг тодорхойлсон клик бүүмжийг тэгээ паундыг ингээл ингэсэн хоёулаа яг миний хайртай доо ер нь болсон. Буруу газар зүв цагт бас чартаар амар явдаг. Тийм G хийсэн шүү дээ. Тийм билээ тий. Нэг лайв дээр хэлжсэн миний анхны бөгөөд ицсэн яа гэдэг. Лайв хийж байхдаа ярьж ирсэн. За дараагийн дуу. Татчаа дараагийн дуу сонсоод байна. Бэлгац гадаа тий. За дараагийн дуу. Клик бүүн V6. За Энтэй харьцуулагдсан дуу I Stop Shuttle Team Monks. V6 Анхны. тий. Шинэ тухай дуу. Тий. Гаргасан тий. Man on the Moon гэдэг шүү дээ. Одоогийнхоор Man on the Moon. Тэр төөги. Тэр дуул юм уу зүг тий. Тий. Нэг төөг гэдэг шүү тий. дээ. Тэгээ цаа чинь яг нөө Crank гэдэг нэг урсгал яг тэр үе чинь бас ингээл бас дэлхийд модон дараал тэрүүгээр хийдэг гэсэн. Тэгээ цаа чи аян хийжсэн. За харьцуулагдсан сүүлийн дуу. Бууж. Энтэй харьцуулагдсан дуу. Боожог. Боожог доо ер нь бол. Тэ. Хоёрын хийсэн амтрал болгоо. Айгу. Боожогч бас яг ингээд ийм гоё тунхаглал болсон шүү бас ер нь бол. Клип нь бас аюул бацаа чинь яах гэднэ гэл тэ. Ер нь бол бас тэг сэдв хөндөө аялт хэлждэг те. За манай асуулт маань өвгөөж дууслаа. Нэвтрүүлэг маань өндөрлөх цагч боллоо. Урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Ингээд суугаад ярилцах тэрэд юм Yota House тараад. Тэг гоё л юм байна. Ер нь тэгээд татчмаар асуултууд их байлаа. Тэгээд ер нь бол баг тал нь татчгаар юм байна дөө. Ер нь ингээд за ууя мууял гэхэр л юм байна. Гэтэ яг зүгээр би зүгээр ингээд дотроо ингээд харьцуулаад ингээд бодсон ингээд яг тэрийг ингээд барай явчихж байгаа болохоос хариулахад амар байлаа. Тэ. За энэ тийм тэр нь тийм гэдээ явчихж байгаа болохоор. Өмнөх дугаар дээр лимит нэг ч угаагүй юм маань лимит байгаа. Нэг ч амсаг бүгдэнд нь хариулаад гарсан. Нэг ингэж тэнэгэлдэж байгаа л гэж байгаа л сонгоо. Нилээ бодож байгаа. За сонгоч гэж сонгож уугаагүй шүү дээ. За ингээ маань нэвтрүүлгийн ивент итгэж байгууллагаар моти ажиллаж байгаа. Гарын бэлгийг танд ус гардуулж өгье. Сайн нэг подны чи Жүүсүүд нахаа. жүүсүүд дээр нэг под нутагаас солиод хийхээр. Түмэн солонгос юм аа. Солонгосоос орж ирж байгаа. Тэртээ Тина гэх ликер бас гарын бэлгээ. Энэ ликер
Гоё юм биш үү? Харин тийм байна. Энэ нь яг ингээд одоо ингээд нэг жоох юм гашуун юм ингээд дуух хэцүү байгаад байгаа шүү дээ. Хатуу юм уу? Тэгээ энэ бас зүгээр нэг бодлоо. Согтолтын зэрэг мэрэг нь бас ингээд бага магаар болохоор удацтай биш болохоор бас зүгээр юм. Тэгээд уус үедээ жолооны ард битгий суугаар гэдэг UB Cab 50,000 төгрөгийн эрхийн бичиг байгаа. Тэгээд таны машиныг барьж байгаад ямар нэгэн асуудалд орох юм бол бүх юунд даад жолооч нарын даатгалтай. Одоо асуудалгүй буцхай ихтэй асуудал гарвал тэгээд уус үе жолооны ард битгий суугаар гэдэг UB Cab 50,000 төгрөгийн эрхийн бичиг. Тийм би бас энийг хэлмээр энэ уус үед жолооны ард битгий суугаарай guys. Би яг 111-т 3 даа орж исэн байхгүй. Цаан бахтай 3 даа ороод тэгээд одоо цэвэрссэн. Хэтрүүл хэрэглээ буртай. Тэгээд хамгийн сүүлд орсон юунда тэг чин бас дуудлагын жолооч молооч гэдэг тийм соёл бас байхгүй байсан юм аа. Тэгээд энэ маань нөгөө нэг жолооч нь машин дэрэг мөргөлдөх ч юм уу ямар нэгэн асуудал гарах юм бол даатгалтай өөрөөсөө танаас төлбөр гарахгүй тэр жолоочоос гарна. Айгу баталгаатай компаниас гарна тий. За ингээ манай дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.